Сайн байцгаана уу? Хагасаа өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан амарцгааж байна уу? За хагасаа өдөр болгон 12 цагаас сүнслэг амьдрал, амьдралын мөн чанар, энерги, эрчим, бясалгал, төвлөрөл, өөрөө өөрийгөө хайрлах ухаан зэрэг сэдвүүдээр лайв цуврал хичээл явуулдаг байгаа. За миний нэрийг Beverly Дорцрон гэдэг. За би бясалгал йогийн багш, сүнслэг оюунлаг багш, за биоэнергийн эмч ангаагч байгаа. За энэ удаагийн лайв хичээл маань Facebook пэйж хуудас Beverly Дорцрон пэйж хуудас дээр шууд явахаар болоод явагдаж байгаа. За түрүүчийн лайв хичээл маань Beverly Дорцрон YouTube суваг дээр явуулсан байгаа. За түрүүчийн хичээлийн нэр нь залбирал гэж яг юу вэ? Хэрхэн залбирлыг зөв үлдэх вэ гэсэн хичээл байгаа. Та бүхэн маань YouTube channel руу ороод хичээлээ үзээрэй. За юу энэ маш гоё, маш хэрэгтэй мэдлэг мэдээллийг түгээсэн хичээл болсон байгаа. За өнөөдрийн сэдэв маань manifesting гэж яг юу вэ? Хэрхэн manifesting зөв үйлдэх вэ гэдэг одоо сэдв сонгогдсон байгаа. За manifesting гэж яг юу вэ? Бид бүгдээрээ ярьдаг тийм manifesting эсвэл бол нууц цэцэрлэг 21 хоногийн бясалгал manifesting-ийн сургалт гэх багшийнх нь онлайн сургалт гэдэг тийм яг юу хэлээд байгаа юм бэ manifesting. За ихэнх хүмүүс manifesting гэдгийг бодохдоо одоо хүслээ шивнэх, хүслээ биелүүлэх тийм ээ, хүслээ бясалгах гэж бас ойлгож болно тийм ээ. Хүслээ бясалгах. За тэгэхээр хүслээ бясалгах гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг хүслээ одоо энергийн талбар дээр мөн буюу өөрийн энэ бодолдоо үрийн тарина гэсэн үг. Үрийн тарина. За тэгэхээр та өөрийнхөө бодолд нэгдүгээрт бодол таны амьдралын чанар мөн таны амьдралыг удирдах гэдэг тийм ээ. За тэгэхээр бодол гэдэг маань өөрөө материалын ухамсар. За тэгээд далд ухамсар гэж бас байгаа тийм ээ. Далд ухамсар гэдэг маань бидний одоо материалын ухамсараас ялгаатай зүйл нь бидний одоо далд ухамсар. Энэ нь одоо ил гарч ирдэггүй ухамсар гэсэн үг. Та автопайлот буюу өөрийн одоо дотор байгаа айдас эсвэл өөрийн дотор байгаа энэ мэдлэг мэдээлэл дээрээ тулгуурлаж шийдвэр гаргах мөн өөрийнхөө амьдралыг бясалгал хийх буюу манифест хийдэг гэсэн үг. За юм. За тэгэхээр манифест хийн гэдэг нь одоо та consciously буюу ухамсартайгаар манифест хийн гэдэг нь та өөрийнхөө амьдралыг одоо амьдралын зам мөрийг тодорхойлж байна. Зорилгоо тодорхойлж байна гэсэн үг ер нь бол. Түүнээс биш одоо зарим хүмүүсийн ойлгоод байгаагаар манифест гэхээр ингээл хүслээ шивнэнгүүт таны хүсэл ингээл шууд биелэл ингэдэг гэж боддог тий. За гаднаас нь харахад ерөнхийдөө тэгж харагдана тийм ээ. Яагаад гэвэл бид бясалгаж гин, залбирж гин. Дэлхийн ертөнд сахиусан тэнгэрүүд, өвөгдөө эцсүүд, багштай хүмүүс залбирдаг тийм ээ. За тэгэхээр энэ залбирал маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг бясалгал гэсэн үг. Бясалгал мөн одоо та дэлхийн ертөнцтэйгөө одоо ярилцж гин гэсэн үг. За тэгэхээр бид өөрийн амьдралыг дэлхийн ертөнц мөн одоо өөрийнхөө энэ ухамсараар одоо хамтарч бий болгодог гэж багш нь урдныхаа лайв хичээл дээр хэлчихсэн тийм ээ. Хамтарч бий болгодог. За тэгэхээр манифест хийн гэдэг бол ерөөсөө хүслээ одоо бясалгах, хүслээ одоо биелүүлэх, одоо өөрийн зам мөрийг тодорхойлох гэж ойлгож байна. Амьдралын зам мөр. Зам мөр гэж юу юм бэ? Зам мөр гэдэг нь бид хэрхэн амьдрах вэ?
Бидний амьдралын чанар ямар байх вэ? Бид энэ дэлхийн хэмжээс ертөнцийн энэ махан бие дээр байхдаа юуг үзэж харах вэ? Эсвэл хинтээ учрах уу? Тийм ээ. Энэ бүгдийг одоо бид нар өөрсдөө одоо тодорхойлж болдог, тийм ээ. Гэхдээ одоо манифест та хийж байхдаа ямар нэгэн зүйлийг та хүсэж байгаа бол тэр зүйлийнхаа энергийн түвшинд өөрийгөө авчрах хэрэгтэй. Ойлгож байна уу? Тэгэхгүй бол зүгээр залбирал болоо гэж тэгж болохгүй байх нь байна тийм. Мэдээж хэрвээ та богино заяа сайтай, энергийн хэлбэлцэл өндөр тийм ээ. Богино заяа сайтай хүн болвол таны хүслүүд танаас ямар ч effort буюу одоо танаас юу ч гарахгүйгээр одоо биелэх боломжтой байдаг гэсэн үг. Одоо өндөр энергийн хэлбэлцлийн сүнсэн биенүүд маань одоо юу ч ботсон шууд ингээд биелээ олох боломжтой. Тэгэхээр та өөрийнхөө энэ хүсэж байгаа эсвэл үзэх, туулах энэ зам мөр тийм ээ, мэдрэх, амтлах, хүртэх тийм үү? Энэ зам мөрөө одоо тодорхойлохын тулд яах вэ гэхээр зэрэг consciously буюу одоо ухамсартайгаар бид нар энийг тодорхойлох нь их чухал гэсэн үг. Ойлгож байна уу? Тэгээд тэр тодорхойлсон тодорхойлолт буюу өөрийнхөө тэр зам мөрийг тодорхойлоод тэрэндээ хүрэх алхмууд бас та хийх хэрэгтэй гэсэн үг. Тэрэндээ хүрэх алхмууд мөн хийх хэрэгтэй. За тэгэхээр бид нар манифест хийсэн хийгээгүй бид нар өөрсдийнхөө энэ бодол ил ухамсар буюу энэ материалын ухамсар болон одоо далд ухамсараа бид нар өөрийн мэдлгүй одоо өөртөө манифест шийдвэрүүдийг гаргаа явуулдаг. Тэгэхээр өнөөдөр таны амьдрал тохиолдож байгаа бүх зүйлүүд, тантай учирсан бүх зүйлүүд энийг та өөрөө бий болгосон, манифест хийсэн гэсэн үг. Ойлгож байна уу? Та манифест хийсэн. Өнөөдрийн энэ одоо лайв хичээлийг өнөөдрийн багшийнхаа энэ царайг хараа сууж байгаа ч гэсэн та энийг манифест хийсэн гэсэн үг. Яг үнэндээ. Учир нь бид бүгд манифест гэдэг бол бид бүгдийн энэ амьдрал, өөрийн амьдралыг одоо тодорхойлох, өөрийн амьдралыг энэ энергийн түвшинд одоо бий болгож иж одоо матери болдог гэсэн үг. Тэгэхээр багш нийлжсэн хоолой хүр дээр дамжуулаад энергийн талбар дээрээс бодит зүйл болдог. Тэгэхээр бүх юм, альва бүх юм эхлээд энергийн талбар дээр үүсдэг. За жишээ нь өвчин, багш нь урдныхаа хичээлээр хэлжсэн тийм өвчин гэдэг бол ерөөсөө энергийн талбар дээр үүсдэг эхлээд. Өвчин энергийн талбар буюу таны энергийн бие дээр үүсээд махан бие рүү шилждэг. За тэгэхээр энергийн эмчилгээ гэж багшийн хийдэг эмчилгээ юу вэ? Эмчилгээ засал гэж хэлж болно тийм ээ. Юу вэ гэхээр зэрэг таны энэ материалыг буюу энэ бодит амьдрал дээр гарч ирэхээс нь өмнө үүссэн байгаа өвчлөлийг одоо эмчилдэг гэсэн үг. Ойлгож байна уу? Эмчилдэг. Мөн дээрэс нь одоо бодит амьдрал энэ бие дээр илэрчээд байгаа одоо энэ өвчлийн шалтгааныг нь эмчилдэг гэсэн үг. Шалтгааныг нь, тийм үү? Түүнтэй адилхан одоо таны энергийн хэлбэлцэл дээр тоглолтол үүссэн байх юм бол таны ажил үйлс, таны зам мөр, тийм үү? Одоо таны хүсэл, таны манифест, таны одоо ирмэлзэл энэ амьдрал дээр одоо биелээ олох нь бас маархан болдог гэсэн үг. Биелээ олох нь маархан болдог гэсэн үг. За тэгэхээр яасан байх нь вэ? Нэгдүгээрт та өөрийнхөө энэ зам мөрийг тодорхой consciousness буюу ухамсартайгаар тодорхойлохын тулд өөрийнхөө яг юу хүсэж байгаагаа та тодорхойлох хэрэгтэй байдаг амьдрал дээр. Тэгэхгүй бол нөгөө салхинд хийсдэг ургамал шиг та өөрийнхөө энэ бодол дотор байгаа эмоц, сэтгэл хөдлөлөөрөө хаашаа тийшээ гээд замбраагүй таны амьдрал замбраагүй болдог гэсэн үг. Замбраагүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Зовлонгийн үе таалга нэгдэж байна гэсэн үг, тийм үү? Зовлонгийн үе таалга. За тийм учраас зовлон зүтгүүрээс одоо хол, тийм ээ.
тодорхой одоо зам мөрөөр одоо шулуухан бартай зам баг туулж алахыг гэж бодож байгаа бол та өөрийн одоо манифест хийх хэрэгтэй гэсэн үг. Манифест хийнэ гэдэг нь зорилгоо тодорхойлох гэсэн үг. Ерөөсөө тэр түүнээс биш одоо хүмүүс боддог за манифест хийж нэхэр энэстэй амар шуналтай юм а. Энэстэй ийм манифест хийж энэ тийм манифест хийж гэж хүмүүс боддог. Тийм биш. Дээрээс нь хүмүүс бодохдоо эдгээр одоо манифест хийгээд ах юм. Яагаад ингэ манифест хийгээд идэв? Нэг нэгнийгаа хөөргөөд гэд. Боддог тий. Бид одоо сарны зан үйл болдог тийм ээ, сарны бясалгал. Сарны бясалгалаар бид хүслээ бясалгадаг тийм ээ. Эхлээд өөрсдөө цэвэрлдэг. Энергийн төвшөнд өөрсдөө цэвэрлээ, сэтгэл санаа бүх юмаа цэвэрлж агаад бид нар одоо эрч хүчтэй сайхан энергийг одоо багшаараа дамжуулж аваад тэгээд одоо өөрийнхөө одоо зам мөрийг тодорхойлдог тийм ээ. За тэгэхээр яах нь таны одоо энэ амьдралдаа хүртий, аавын, үзий, харын, мэдрий гэсэн бүх юмыг та биелүүлж болно гэсэн. Энийг биелүүлэхийн тулд эхлээд та бодол дотроо, эхлээд та энергийн төвшин дотор үрийн тарих хэрэгтэй. Үрийн тарих хэрэгтэй. За юу. За тэгээд тэр тарьсан үрийнхаа энергийн хэлбэлцэлд тохируулж та амьдрах учиртай. Ойлгож байна уу? Тэгэхээр юу гэсэн үг байх нь вэ? Дэлхийн ертөнцийн хуулийг дагах хэрэгтэй. Энергийн хуулийг дагах хэрэгтэй гэсэн үг. Энергийн хууль, дэлхийн ертөнцийн хууль юу вэ гэхээр зэрэг та нэгүүлсэнгүү хайран дээр тулгуурлаж альва үйлдэлийг энд хийх учиртай. Таны үүлийн үр гэж бид нар хэлдэг. Таны үйл. Тэгэхээр таны үйл нь зөв. Ухаан санаа саруул. Хил одоо ам нь клэр буюу цэвэрхэн байх юм бол таны энергийн түвшин өндөр байна. Хоёрдугаарт таны махан бие эрүүл байх учиртай. Махан биеэ эрүүл байлгахын тулд та махан биеэ арчилж тордох хэрэгтэй. Ойлгож байна уу? Арчилж тордох хэрэгтэй. Ачир тордно гэдэг нь одоо учир зүггүй эмнэлгээр яваал янз бүрийн ийм уу гэж багш нь хэлээгөө. Арчил тордно гэдэг нь өөртөө зохистой зөв эрүүл хүнс хэрэглэх тийм үү? Унтаж амрах, стрессээ багасгах, агаар салхинд гарах тийм ээ? Ингэснээр таны бие эрүүл байна тийм үү? Амар амгалан байх, стрессгүй. Энэ өөрийгөө арчиж тордож чинь гэсэн үг. Тэгэхээр энэ бясалгал хийгээд сууж байгаа хүмүүс өөрийгөө бас арчиж тордоод байна тийм үү? Өөрийнхөө сэтгэл санааг амар амгалан байлгана гэдэг бол хамгийн том таны өөрийнхөө биед эрүүл мэндэд хөрөнгө оруулж байгаа зүйл. Яг үнэндээ. Хөрөнгө оруулж байгаа зүйл. За тэгэхээр таны энергийн түвшин өсөөд эхэлнэ тийм үү? Өсөөд эхэлнэ. За тэгэхээр өөрийн энэ дотор байгаа гомдол харуулсал, айдас тийм ээ? Одоо энэ хүсэл шуналт ачаал тийм ээ? Энэ илүүцсэн хүсэл шуналт ачаалаа одоо дарах хэрэгтэй. Тэгснээр таны энергийн түвшин дээшлэнэ. Тийм ээ? Дээшлэнэ. За тэгээд дөрөвдүгээрт өөрийгөө зөв одоо орчин, зөв одоо хүрээлэлээр хүрээлүүлэх хэрэгтэй гэсэн үг. Та өөрийгөө аль болохоор амар амгалан орчинд байлгах, өөрийгөө аль болохоор одоо бусдаар дормжлуулахгүй байх тийм үү? Өөрийгөө аль болохоор одоо хэрүүл уруултай газар байлгахгүй байх тийм ээ? Өөрийгөө аль болохоор амар амгалан байлгах тийм үү? Амрах. Хил ам хов живнээс хол байх гэсэн үг. Энэ таны энергийн түвшин маш их бууруулдаг. Маш их бууруулдаг. Алан нийтийн газар хамаагүй явахгүй байх тийм ээ. Одоо ийм сөрөг гэрчимтэй газруудаар явахгүй байх гэсэн үг. Энэ таны энергийг хамгаална. Энерги хамгаална гэдэг нь таны энерги өндөрт байна гэсэн үг тийм үү? За тэгэхээр энэ жишээ нууц цэцэрлэгийн энэ 21 хоногийн онлайн сургалтын дээр бид нар эхний 7 хоногт нь энэ өөрийн дотор байгаа айц гомдол харуулслаа бясалгалын аргаар тавьж явуулдаг. Тэгээд 2-7 хоногт нь хүрдүүдэд тэнцвэржүүлэх бясалгалууд хийдэг тийм ээ. Тэгэхээр яах нь хүрдүү тэнцвэржин өөрийгөө цэвэрлэн хүрдүүдэд тэнцвэржүүлж чинь. Тэгээд 3-7 хоногт нь манифестинг байтар хийдэг. Манифестинг хийхэд бэлэн болсон байна гэсэн үг. Яагаад гэвэл та
тэр доод энергийн хэлбэлцлээс гомдол харуулсал айц хүсэж хунал бас тачаалтаагаар аливаа зүйлийг хүсэхэд энэ хизээш биелэлээ болохгүй. Та юу ч ашиглаж болно яг үнэндээ. Та ямар ч одоо үйл хийж болно тий. Юм хом шатааш батаагаал яагаад гэдэг вэ? Рүүний зурж яач ч болно та. Та өөрийнхөө энергийн түвшин өндөрт байлгахгүй бол юу ч хүсээд биелээ болохгүй яг үнэндээ. Тийм учраас зарим хүмүүс бодож байгаа. Яа миний бод хүсэл одоо биелэхгүй байна тийм ээ. Би юу буруу хийгээд байна? Би яг адилхан манифест хийж чинь, би яг адилхан мөрөөдөж чинь, би адилхан хүсэж чинь. Дээрээс нь таны хүсэж байгаа мөрөөдөж байгаа зүйл нэгүүлсэнгүү хайран дээр тулгуурсан байх учиртай. Хин нэгнийг гомдоохгүй байх учиртай. Хин нэгнийг өвдөхгүй, хин нэгнийг хохироохгүй байх учиртай. Дээрээс нь та өөрийгөө өвдөхгүй, та өөрийгөө хохироохгүй байх учиртай. Ингэж таны энэ хүсэл эрмэлзэл гэрлийн хурдаар биелнэ. Түүнээс биш дэлхийн ертөнцийн хуулийг даахгүй те чит хийдэгтэй хүмүүс одоо би ийм нэг рууны бичиг эсвэл би нэг ийм юу лээ нэг ийм зан үйл одоо юу ч хийдин те хийгээд миний хүсэл биелчин хүний толгой ирүүлчихнэ гэж боддог. Гэвч та үүлийн үрээ буруу хийгээд байна гэсэн үг. Тэгэхээр энэ хизээч таны хүсэж байгаа шиг танд буян заяа болж ирэхгүй яг үнэндээ. Аливаа зүйл таны одоо өнөөдөр хүртэж байгаа зүйл мөнгө одоо эд баялаг найз нөхөд одоо хайр инрэл бүх зүйл буян заяатай ирдэг. Тэгэхээр энэ зүйлийг та буянаа барьж чадахгүй бол та тэрнээсээ эсийн одоо уналтанд орно гэсэн үг. Ойлгож байна уу? Би нэг шал дэмий хүслээ гэтэл яагаад гэвэл та хүслээ хүлээж авахтаа бэлэн байх хэрэгтэй гэсэн үг дээрээс нь. Ойлгож байна уу? Яагаад гэвэл энэ таны амьдралын зам мөр шийдэж чинь. Энэ таны амьдрах way буюу амьдрах одоо орчин бүрдэж чинь гэсэн үг. Яг үнэндээ. Альва нэгэн зүйлийг бид нар хариуцлагатай хүртэх хэрэгтэй гэсэн үг. Одоо жишээ нь та ямар нэгэн зүйлийг асуулаа гэж бодоход тань тэр ирж байгаа бүх зүйлийнхаа өмнө та 100% хариуцлагыг хүлээгээд бэлэн байж ах хэрэгтэй гэсэн үг. Ингэсэн цаг тань дээр дэлхийн ертөнц энийг чи хий, энийг чи аав гэдэг үгэн шүү дээ. Та бэлэн хариуцлагатай зогсож байгаа. Тэр их зүйлийг хүлээж авч чадахгүй, тэр хүссэн зүйлээ одоо буйнаа барьж чадахгүй хүнд бол дэлхийн ертөнц хамаагүй өгөхгүй шүү дээ. Таныг хамгаалж чинь. Тийм учраас багш нь хэлдэг те зарим таны хүссэн юм биелэхгүй байгаа. Яагаад гэвэл та бэлэн биш байгаа учраас. Бэлэн биш. За дээрэс нь таны хүсэж байгаа зүйлүүд таны энэ одоо бодол, таны энэ амьдралдаа үзэж туулсан зүйлүүд, таны суралцсан байдлаас шалтгаалаад одоо таны бодож байгаа шиггээр ирдэггүй. Ойлгож байна уу? Шал өөр байдлаар одоо бүх юм ингэж эргээд байгаа юм шиг тийм ээ. Миний бүх юм биелэхгүй байгаа юм шиг, миний бүх юм эсэргээрээ яваад байгаа юм шиг байдлаар танд бас ирж болно. Яагаад гэвэл та эндээс суралцах учиртай байдаг. Та өөрийнхөө хүсэж байгаа юмыг яг зөв мэдэрч чадах учиртай гэсэн. Яг зөв ойлгож суралцах учиртай байдаг учраас танд ийм процесстойгоор бас ирдэг. Одоо суралцах. Тийм ээ. Тэгэхээр энэ нөхцөл байдлаасаа та тууралцах хэрэгтэй гэсэн. За дээрэс нь үүлийн үрийн барилдлага. Тийм ээ. За одоо зарим зүйлийг та хүсэхэд энэ таны үүлийн үрийн барилдлагаар ирнэ. Үүлийн үрийн барилдлага гэдэг нь одоо та энийг хүртэхийн тулд, ингэж алхахын тулд та ийм ухлаад хийх ёстой. Тэгэхээр тэр юмаа хийж иж одоо тань дээр тэр ирнэ гэсэн үг. Ойлгож байна уу? Ирнэ. За тэгэхээр нөгөө хулгайч хүмүүс байдаг тийм ээ. Одоо хулгайч хүн гэхээр ганцхан дэлгүүрээс юм хулгайлдаг үнийг хэлэхгүй. Хулгайч хүн гэдэг нь хүний одоо бүх зүйлийг хулгайлдаг үнийг хэлнэ. Хүний санаа, хүний одоо хичээл тий, хүнийг хуулбарлах, хүнийг одоо зөвшөөрлгүйгээр хүнээс одоо хүний одоо мэдлэгийг авах ч юм уу тийм ээ. Одоо энэ бол хулгайч хүн. Ийм хүн одоо мэдлэг боловсролыг хулгайлж авчаад
тэр нь өөрт нь буян болж болно гэж бодож байна. Үгүй. Энэ бол бузар болно. Энэ бол ерөөсө дэлхийн ертөнцийн хуулийг маш сайн ойлгох хэрэгтэй. Яаж ажилтгийг. Хэрвээ та яаж ажилтгийг маш сайн ойлгочих юм бол та энэ амьдралд маш сайхан амьдрах боломжтой. Маш сайхан амьдрах боломжтой. Таны ертөнц маш сайхан болох ёстой гэсэн. Тэгэхээр нөгөө хүмүүс энийг мэдэхгүй учраас маш олон буруу үйлдэлүүд хийгээд идэг. Маш олон буруу үйлдэлүүд гэдэг нь нөгөө өөрийгөө одоо гацалтанд оруулах юм уусгал ухраагаад идэг гэсэн. Тэгэхэд өөрийгөө бодохдоо би зөв юм хийж гэж бодоод байдаг тийм ээ. Гэвч үгүй. Яагаад гэвэл хүн төрлөختөн өөрийн мөн чанараасаа холдсон учраас зөв буруугаа ялгаж таа болцсон гэсэн үг. Яг үнэндээ. Энэ муу хүн болохоор ингэж байна гэж байгаа юм биш. Та мэдэхгүй байгаа учраас энийг хийгээд байна гэсэн үг. Гэвч та мэдэхгүй байгаа юм чинь зүгээрээ гэд дэлхийн ертөнд таныг ингэж байлгаад байна гэж бодож байна. Үгүй шүү дээ. Тийм учраас та суралцах ёстой. Ойлгож байна уу? Суралцах. Би мдээгүй юм чинь гэд явж ивэл бүх юмнаас одоо мултрна гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Суралцах учиртай та суралцчихэд эндээс мултрна. Ойлгож байна. Дээрээс нь өрөө төлж ийж бүх юм өгөөтэй аваатай байдаг тийм ээ энэ дэлхийн дээр ерөөсөө. Учир нь хэм бол хүн өгжиж авдаг. Яг үнэндээ. Өгжиж авдаг. Дандаа аавна гэсэн юм ерөөсөө байхгүй. Хэрвээ та үнэхээр одоо дандаа аваад байгаа бол хизээ нэгэн цаг та өгөх л болно. Яагаад бол энэ ертөнцийн хууль, энэ энергийн хууль, the law of energy, the law of universe, тийм ээ? Энэ энергийн хууль, энэ ертөнцийн хууль, энэ кармик буюу энэ үүлийн үрийн хууль бичигдээгүй хууль. Учир нь энийг хүн бичээгүй. Ямар нэгэн одоо хуульч, шүүгч, ерөнхийлөгч юу гэдэг бичээгүй. Энэ бол дэлхийн ертөнцийн хууль. Ойлгож байна уу? Би мэдэхгүй юм чинь гэж явахаа бол мэд. Одоо мэдэх цаг чинь болсон. Тэгжиж та энэ зовлонгийн тойргоос гарна. Тэгэхгүй бол та хичнээн хүсээд залбираад бусад зүйлүүдээ хийхгүй бол та тэр зовлонтой л үрд гацсан шүү дээ. Ойлгож байна уу? Тэгэхээр үйлдэлээ зөв болго, бодлоо зөв болго. Багш нь хэлж чинь ганцхан үйлдэл биш. Хүний бодол гэдэг бол ерөөсөө бодит. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг буруугаар, муухайгаар бодож байгаа бол энэ энергийн талбар дээр та энийг бий болгоод байна гэсэн үг. Ойлгож байна уу? Би чинь гараараа хийгээгүй ш. Би зүгээр л тэгж ботсон. Үгүй шүү дээ. Аль үжээд тэр чинь хийгдсэн гэсэн үг. Тийм учраас бодлоо хүртэл анзаарах хэрэгтэй. Тийм учраас бид нар бясалгал хийгээд байгаа. Өдөр болгон. Ойлгож байна уу? Энэ monkey mind буюу одоо энэ сармагчингийн тархийг намжаахын тулд тэгснээр та өөрийн мэдэхгүйгээр янз бүрийн үүлийн үрийг өөртөө авчрахгүй гэсэн үг. Ойлгож байна уу? За тэгээд энергийн төвшин сайн байж иж энергийн төвшин сайн байна гэж юу нь юу гэсэн үг юм? Юу гэсэн үг вэ гэхээр зэрэг таны энерги эрчим, таны сүнсэн бие цагаан байх ёстой. Цагаан. Гинэн хонгор бусдад гай болохгүй, өөртөө гай болохгүй. Цэвэр ариун гэж энийг хэлнэ. Яг үнэндээ.
Ямар ч буруу бодолгүй. Бусдын буруу дээр биш, эрэг дээр нь төвлөрч чаддаг. Мөн дээрээс нь аюултай нөхцөл байдалд өөрийгөө хамгаалах чадвартай. Муу сайн хүнийг ялгах чадвартай. Энэ амьдралын энэ нухчаа буюу энэ амьдралд байгаа энд үзэгдэж байгаа энэ сайн муу одоо энэ амьдралын эргэлтэнд аятайхан хийсэд явцдаг. Энэ тэнд очиж торж, энэ тэнд очиж гацхгүй. Таны энерги сайн байна гэсэн үг. Энергийн урсгал хувьсан өөрчлөгдөх чадвартай. Ямар нэг юм болохгүй бол дараагийн зүйл рүү явах чадвартай. Өнгөрснөө ард нь хаях чадвартай. Хүсэл, шуналт, ачаалал нь бага. Хийж байгаа үйлдэл нь бусдын төлөө гэсэн, мөн өөрийнхөө төлөө гэсэн. Ийм хүний энерги сайн байна үстэй. Өөрийгөө хайрлж дээдлэх, өөрийгөө амраах, өөртөө цаг өгөх. Ойлгож байна уу? Өдөр шөнөгүй хүнтэй зууралдаад байж болохгүй. Ойлгож байна уу? Өдөр шөнөгүй найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ зууралдах, өдөр шөнөгүй зууралдах, эсвэл бол өдөр шөнөгүй ажилтайгаа зууралдах, эсвэл өдөр шөнөгүй бодолтойгоо зууралдах таны энергийг доош нь татна. Self-sufficient бай. Self-sufficient гэж юу гэсэн үг вэ? Монголоор юу гэж хэлэх вэ тэрийг? Өөрийгөө аваад явах чадвартай гэсэн үг. Ойлгож байна уу? Бусдаас хамааралгүй. Дээрээс нь өөрийгөө амраах. Мэдээж хүн одоо бусадтай хамт байж иж одоо нөгөө бидний суралцах үйл явагддаг. Тийм үйл бүрийн барилдгаар бид нар бусад хүмүүстэй уулзаад уулзраад ингээ явдаг болно. Найзал нөхөрч болно мэдээж. Сайн найзтай, сайн хантай, сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх шиг буян заяа гэж байхгүй яг үнэндээ. Харин энэ буян заяагаа та зөв эдлэх хэрэгтэй, тийм үү? Бүх юмнаас хамааралтай болж болохгүй гэсэн үг. Өөрийгөө амраах хэрэгтэй. Хаяа ганцаараа байх хэрэгтэй. Энд нийгэмд нэг буруу ойлголт өгдөг те ганцаараа байхаар л ерөөсөө чи одоо депрессэнд орлоо, стресст орлоо чи одоо гэлтэй. Баян хүн амтантай эсвэл нийгэмд хи явж ах ёстой юм шиг ойлголттой байдаг үгүй шүү дээ. Хүн өөрийнхөө энергийг preserve буюу хадгалах хэрэгтэй. Инхийн тулд амарна гэдэг нь ганцаараа юу ч хийхгүй байх гэсэн үг. Юу ч бодохгүй байх гэсэн үг. Ойлгож байна уу? Энэ хүн necessary. Тэгэхгүй бол та явж чадахгүй шүү дээ. Бүх юмд хамаг энерги зарцуулчихна. Бүх юмд санаа зовно. Бүх юмд оролцсон тий. Өөрийнхөө асуудлыг яа гэж иж, нийгмийн асуудал, гэр бүлийнхаа асуудлыг яа, өөрийнхөө immediate буюу ойр дотны гэр бүлийн асуудал яа гэж иж, гадны гэр бүлийн асуудал, бусдын хамаатан садны гэр бүл тэгснэ, найз нөхдийн гэр бүлийн асуудал, тэгээ дайжаа бүр нийгмийн гэр бүлийн асуудал, дайжаа тэр хүн юу хийж, юу өмсөж байгаа гэр бүлийн хинт хамаатай юм. Өөрийгөө бод гэдэг нь одоо цагта төвлөр гэсэн үг. Ойлгож байна уу? Бүр нэг хамаг энерги ийшин тийшин цацчихдаг. Хэрвээ таны энерги та өөр дээрээ төвлөрч тийм үү? Та амар амгалан байх юм бол танаас маш том гэрэл цацар. Багш нь энийг хэлжсэн тий. Таны одоо энэ гэрэл буюу таны энэ сүнсэн бие гэж хэлж болно. Эсвэл энийг энерги гэж хэлж болно. Эсвэл энийг аура гэж хэлж болно. За юу? Эдгээр чинь бүгдээрээ нэг юм, өөр юм биш. Бүгд нэг. Тэ? Эн чинь томорно гэсэн үг. Томорно. Ойлгож байна уу? Орчин цагийн хүмүүсийн энэ аураны хэмжээ бараг биеийн хэмжээсээ жижигхэн болцсон. Яагаад? Гэрэл нь багасч байна гэсэн үг. Яагаад гэх юм бол маш их айц гомдол харуулсал, маш их ядаргаа, маш их гэрэл, маш их unnecessary буюу хэрэгцээгүй энергийг та зарцуулаад байна гэсэн үг өөрөөсөө. Тэгэхээр хүн бат би чинь амар их ажил хийж ийж тэ махан биений хүнд ажил хийж байгаа учраас би ядардаг гэж боддог үгүй шүү дээ.
та анхаарлаа хаашаа төвлөрүүлэн тийшээ таны одоо энерги урсч идэг гэсэн үг. Ойлгож байна уу? Та анхаарлаа хаашаа төвлөрүүлэн тийшээ таны энерги урсч идэг. Тийм учраас та олон зүйлд энерги төвлөрүүлж болохгүй. Ойлгож байна уу? Дээрээс нь мөн адилхан одоо энэ юу гэвэл ялва зүйлийг хийхдээ хүртэл мөн чанар дээр нь тулгуурлаж тийм ээ. Аливаа ажлыг, аливаа одоо практис буюу одоо жишээ нь бясалгал тийм ээ. Ийм төрлийн, тийм төрлийн бясалгал, би тийм ариа балын бясалгал хийдэг, би тийм юу яриад байгаа. Бясалгал бол нэг юу? Амьсгал дээрээ төвлөрөх, одоо цагтаа төвлөрөх. Тийм үү? Яг үүндээ бид нар юу хүсэж байгаа юм? Бид нар өөрийгөө төлөвшүүлж, өөрийн мөн чанар, өөрийн яг жинхэнэ ухамсараараа бид нар амьдралыг удирдмаар байна. Тийм байгаас тийм. Тэгэхээр ямар ч ухамсаргүйгээр амьдрал нь удирдагддаг. Манифест хийдэг гэсэн үг. Удирдагдана гэдэг нь та өөрийгөө удирдана гэдэг нь та өөртөө ямар ч ухамсаргүйгээр манифест буюу одоо шившлэг хийгээд байдаг гэсэн үг. Ухамсаргүйгээр өөрийнхөө даалгах ухамсартайгаа айц, дээрээс нь өөрийнхөө энэ гомдол харуулсал айц тийм ээ. Айсандаа болоод хүн өөрийнхөө айцсаар одоо удирдуулж өөрийнхөө амьдралыг залж идэг. Манифест гэдэг нь ерөөсөө өөрийнхөө амьдралыг залахыг л хэлж байгаа яг үнэндээ. Тэгэхээр та энэ өөрийнхөө амьдралыг зөв зохистой залахын тулд нэгдүгээрт манифест хийж сурах хэрэгтэй. Ингийн тулд та эхлээд өөрийнхөө одоо зам мөрийг тодорхойлох хэрэгтэй. Надад юу чухал байна өнөөдөр? Тэгэхээр олон юм руу тарж болохгүй байх нь тийм үү? Өнөөдөр надад юу чухал байна? Миний амьдралд. Эсвэл би тэнд хүрэхэд надад юу чухал байна? Миний хүрэх гэж байгаа очиж байгаа газар хэн очсон байна? Жишээ аав тийм. Энэ хүн яаж ийн? Ямар байдлаар аж төрж байна? Тийм ээ. Юу хийж байна? Юу хийсэн байна? Тийм. Надад ямар боломж байна? Яг одоо байгаа өөрийнхөө боломжийг хар. Түүнээс биш та бусадтай өөрийгөө харьцуулж би өстэй арчаагүй амт юм байна. Хүмүүс ингэ сайн явж хахад би өстэй дороочлоо. Ерөөсөө тийм биш. Яагаад бол хүн болгон өөрийн гэсэн байх ёстой газар л байгаа. Үүлийн үрээрээ. Яг үнэндээ. Та энэ үүлийн үрийн тойргоос ганцхан та өөрийгөө гаргаж чадна. Яаж? Суралцаж, юуг? Нэгүүлсэнгүй хайрыг суралцаж, хүлээн зөвшөөрч, сайныг дээдэлж, сайн үйл хийх, өгөх. Өгөх гэдэг нь ганцхан юм өгөхийг хэлж байгаа юм биш. Ганцхан материалыг юм өгөхийг хэлж байгаа юм биш. Өгөх гэдэг нь бүх төрлийн өглөг, мэдлэгийн өглөг, сонсох өглөг, инээх өглөг, өвгний өөд сарад инээх хүртэл та хүнд өгж гин гэсэн үг. Тийм үү? Өглөг. Сайхан сэтгэлийн өглөг. Тэ? Тэгжиж та эндээс гарна. Түүнээс тийм зүйлийг одоо урд төрөл бүрлдээ хийгээд ирсэн одоо энэ төрөлдөө сайхан буйнаа идлээ явж байгаа хүмүүстэй та өөрийгөө харьцуулаад өөрийгөө доош нэгэдэх юм бол та улам л доош орно. Харин би яаж тэнд хүрэх үү гэж харах хэрэгтэй. Надад ямар гарц байна? Яг л хүн болгонд гарц байдаг. Энэ тойргоос гарахад, энэ энергийн давтамжаас гарахад яаж зөвхөн зүрхээрээ дамжиж, зөвхөн нэгүүлсэнгүй хайр, зөвхөн зөв хүн, бод хүн болж иж таны амьдрал дээшлэн яг үүндээ. Та бодохдоо нийгэмдэр байгаа үзэгдэл энэ бол угаасаа одоо тарих угаалт цаанаасаа энэ хүмүүс ста нэрээ юу гэвэл овсгоотой самбаатай зааж байгаа юм нь хүртэл овсгоо самбаатай байх хэрэгтэй. Одоо тэр нь дандаа буруу байдлаар ажил хийхдээ, бизнес хийхдээ мөнгө харах ч юм уу. Эсвэл бол бусдаас төрүүлж юу байдیں۔ Те ийм зүйлүүд нийгэмд маш их харагддаг. Энийг маш их заадаг бас. Юу ч болоогүй юм шиг зааж яддаг. Та аливаа зүйлийг хүнд өгөхдөө энэ зүйл энэ хүнийг одоо цаад гэр бүлийг гэмтээч хүү? Эсвэл энэ хүнд энэ аюултай юу гэдгийг сайн тайлбарлах хэрэгтэй шүү дээ. Яг үнэндээ. Мэдээ одоо жишээ нь нөгөө нэг юу лээ? Худалдаа 8 хийж байгаа хүмүүс ч гэсэн ялгаагүй.
тэр хүнд опшныг буюу одоо сонголтыг өгөх хэрэгтэй тий. Үнэн байдлыг хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол шал худлаа баахан цэцэг ургуулж байгаа дараа нүүн шал худлаа. Та тэр хүнийг хохироож чинь өөрийгөө ч хохироож чинь. Ойлгож байна. Энэ таны энергийг доошлуулна. Тийм эцтэй. Аливаа юмд хөрөнгө оруулалт авахтаа ч гэсэн багш нь энэ бизнесийн этик буюу бизнесийн одоо энэ ёс зүйн талаар тусдаа хичээл энэ заа юу. Бизнесийн ёс зүй юу ч байхгүй энд. Яаж байх юм өөрийнхөө ёс зүйг мэдгүй гэр бүлийнхаа ёс зүйг мэдгүй байгаа хүн яаж нийгэмд гараад бизнес хийгээд улс төрчөө явах юм чадахгүй шүү дээ. Эхлээд өөрийгөө хөгжүүл, өөрийгөө тань. Тэгсэн хүн цаашаа сайн явдаг. Магадгүй та өнөөдөр идэж уугаад наргиц ингээд нэг сайхан явж ийн хүмүүс өндөр албан тушаал очиод яасан мөлий. Тэгж бодож болно. Магадгүй энэ хүмүүс тий наана яаж харагдчих болно. Энэ хүмүүс цаанаа маш их айцтай. Хулгайч хүн чи яаж айцгүй амьдрах уу? Хизээ нэ би баригдчих бол тийм ээ хулгай хийгээ явж байгаа хүнээс хизээ би баригдчих бол гэж явна үстэй. Амар амгалан юмыг идэлхгүй. Хүний ад жаgal баяр баясгалан ганцхан эд хөрөнгөөр байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм үү? Тийм үү? Тэгэхээр та альва бүх зүйлээр яаж ч хүн зовлон идэлж болно гэсэн үг. Ганцхан хоосон биш. Сэтгэлийн хоосрол. Ганцаараа одоо ганцаардл гэж юу хэлэх вэ гэхээр зэрэг хүнтэй хамт байхдаа та хайртай хүмүүстэй хамт байхдаа ойлголцохгүй байхыг ганцаардл гэж хэлнэ. Хинч таныг ойлгохгүй. Энэ нь бол ганцаардл. Түүнсэж ганцаараа амрах, ганцаараа одоо байх тэр бол ганцаардл биш. Хэрвээ та өөрийгөө өсөж хөгжүүлж байгаа бол тэр бол ганцаардл биш. Ойлгож байна уу? Ойлголцохгүй байх. Хинч таныг ойлгохгүй байх. Энэ бол ганцаардл. Хажууд байгаа хүнтэйгээ ойлголцохгүй байх. Энэ бол ганцаардл шүү. За юу. За тэгэхээр энергийн төвшнгөө дээш нь болохын тулд яах нь вэ? Та өөрөө зөв болох хэрэгтэй гэсэн. Үйлдэл тань зөв байх хэрэгтэй. За юу. Тэгснээр таны манифестинг биелээ болно. Биелээ болно. Түүнээс биш тэр доор байж ш та хүний үг сонсож чадахгүй байж ш тэ бусдаа сайн сайхныг зөвийг харж чадахгүй байж ш эсвэл бол бусдыг та хайрлаж чадахгүй байж ш бусдаас хайр хийх хэрэггүй. Тэрнтэй яг адилхан. Та бусдад өгч чадахгүй байж ш бусдаас өглөг гуйх ямар ч хэрэг байхгүй. Яг энэ боломжгүй зүйл. Ойлгож байна уу? За юм байна. За тэгэхээр манифест зөв үйлдэнэ гэдэг нь угтаа бид өөрсдийн энергийн түвшин дээшлүүлэх буюу өөрийн үг үйлдэлийг зөв болгох хэрэгтэй гэсэн үг. Ойлгож байна уу? Тэгэхээр өөрийн үг үйлдэлийг зөв болгоно гэдэг нь жишээ нь та нэг найзтай бай гэж бодъё. За тэр хүн маш энгийн, энэ бол маш энгийн хүний мэддгүү мөртлөө мэдэх ёстой зүйл заа юу. Бай гэж бодъё.
Тэр хүн өнөөдөр гэртээ хариуцлагатай, гэртээ харих хэрэгтэй ч юм уу, тийм ээ? Эсвэл бол ямар нэгэн хийх ажилтай байхад нь та маш энгийн жишээ авч та хоёлаа хастаа нэр гарын шоудын уулзъя. Хоёлаа ийм хий нааш газа зүгээрээ тий. Хаста ойрд уулзаагүй хастаа нэрээ сайхан уулзъя л та. Тэр хүний цаана ямар асуудал байгааг мэдэхгүйгээр ийм ухамсаргүйгээр үйлдэлүүд хийх гэсэн үг. Ойлгож байна уу? Энэ тэр хүний гэмтээч нэгдийг та мэдэхгүйгээр хүмүүс зөвхөн өөрийнхөө зовлонг л харж чаддаг. Эсвэл өөрийнхөө асуудлыг. Тэр хүний цаана би хэрвээ энэ хүнийг ингэчих юм бол энэ хүний цаана юу болох вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Жишээ нөгөө арх шахтах шиг тийм монголчууд нэг арх шахтад мэ уу гэ. Тэр хүн уугаад өөрийгөө авчих чадваргүй болоод бус одоо унаж үхэх ч юм уу эсвэл бол ухаан санаа нь балартаад одоо янз бүрийн юм хийх ч юм уу эсвэл гэртээ очих хонхгүй ч юм уу энэс үүдээд ямар их асуудал гарна гэдгийг та мэдчих хэрэгтэй гэсэн үг. Энэ нүгэл. Тэгэхээр та энэ хариуцлагыг маш сайн мэдчих хэрэгтэй. Ойлгож байна уу? Би чинь энэ хүнийг хамаагүй шахаж болохгүй юм байна штэ. Тийм ээ? Амьдрал альва зүйлд бусдыг хамаагүй шахаж болохгүй. Ойлгож байна уу? Яагаад гэвэл тэр хүний цаана ямар юм болж байгаа, ямар үүлийн үр байгаа. Ямар асуудалтай та мэдэхгүй. Мөн дээрээс нь энэ хүнд яаж нөлөөлөхийг ч мэдэхгүй. Тийм учраас та маш нарийн нягхуур бодож явах хэрэгтэй бүх үйлдэлүүдээ. Би өнөөдөр энэ хүнд ингэж хэлэхээр энэ хүн юу гэж бодох уу, тий? Багшийн нь харж агаар монголчууд маш анзаарахгүй байдаг. Энэ муу хүн гэсэндээ биш. Зүгээр ямар ч анзаарахгүй. Энэ ямар ч анзаарахгүйгээр үйлдэлүүд хийждэг гэсэн. Энэ нь тухайн хүнд яаж одоо мэдрэгдэж байгаа эсвэл ямар хохирол учруулах эсвэл бол цаад гэр бүлд нь ямар хохирол учруулах энийг мэддэггүй. Эсвэл хин нэгийг дараатлаа муулдаг. Тэ? Нүдэн дээр нь. Мэдээж та уурлаж болно. Ууртай хүн гэдэг бол юу гэвэл уурсан болгон дайсан биш, инээсэн болгон нөхөр биш гэж яг үнэ үг. Уурлаад үннийг хэлж байгаа хүнийг та сонсож сурах хэрэгтэй. Ойлгож байна уу? Дээрээс нь та уурлаад бусдад үнэн хэлж байгаа бол it's okay. Энэ уур биш. Энэ үзий ядалт биш. Энэ учир нь та сонсохгүй байна. Байна уу? Сонсоод өгөөч намаа гэж чангаар орилчин тий багш нарын хэлсэн. Хүмүүс нэгнийгээ сонсгоо болсон цагтаа нэг дугаар чанга дугардаг. Хажууд байж нэгнийгээ сонсгоо болцсон. Чанга хилжиж нэрэ тийштэй. Тийм ээ? гэж боддог. Тэгэхгүй бол хажууд нь ингээ зөөлхөн толгойг нилээ яриадах юм бол тийшээ юу ч суралцахгүй. Юу ч сонсохгүй. Таныг ойлгохгүй. Тийм ээ? Тийм учраас одоо юу гэж хэлэх вэ? Хүн сайн сайхан бод хүн байна гэхээрээ очир зүггүй ингээд ахыг намраад хүн болгоны өмнө бүхэлзөөдэй гэж би ерөөсөө хэлээгүй. Ойлгож байна уу? Бясалгал хийдэг хүн гэхээр хүн болгоны өмнө бүхэлцээ сууж идэх хүн ерөөсөө биш. Угаасаа биш. Тэд өөрийн гэсэн үзэл бодолтой бод хүмүүс, өөрийн гэсэн мөн чанартай бод
Өөрийнхөө төлөө зогсож чаддаг, бусдын төлөө зогсож чаддаг. Зөв байдлаар. Нөгөө эцэг их шиг гэсэн үг. Ойлгож байна уу? Түүнээс биш одоо эсвэл амтан тижиж байгаа хүн шиг гэсэн үг. Түүнээс биш та өөрийнхөө тижээр амтныг би энийг хэвээр үзий яаж чинь гэд зодох. Эсвэл бол чи ингэж болохгүй гэд 5 салаа боо амсуулах хоёр ялгаатай байгаа эцтэй хоорондоо. Та нар ямар ч юмны мөн чанарыг ойлгохгүй. Бүгд дандаа одоо нөгөө нэг өөрийн гэсэн нэг юм education гэ боловсрал гэдэг нэг юм нийгэмд үзэгдэж байгаа байдлаар дүгнээс сурцсан бусдыг. Тэгэд яг тэрүүгээрээ дүгндэг тийм ээ. Ингээд ахаар яаж зовлонгоос гарах вэ? Аливаа юмны учрыг мэдхгүй суралцахгүй байхаар тэнэг хүн тэнгээр л үлдэнэ үсттэй. Тэгэд хамгийн гол нь хин энэ ч хохирч үлдэх үү? Тэнэг хүн хамгийн хохирдог. Ойлгож байна уу? Тэнэг хүн хамгийн их хохирдог. Хоцордог, үлддэг. Тийм учраас бид тэнэг байхыг бодохгүй. Бид суралцах хэрэгтэй тийм ээ. Ингэх ёстой байна тийм ээ. Суралцах гэхээр та бас амьдралыг тийм ээ хитрхи их одоо хүн дээр тусгаж авч болохгүй гэсэн үг. Суралцсан гэдэг нь ерөөсөө хүн дээр аливаа амьдралыг тусгаж авах биш. Суралцсан гэдэг нь хөнгөнөөр амьдралыг туулахыг хэлж байгаа юм. Ойлгож байна уу? Суралцсан гэхээр л очир зүггүй суралцаад нэмэх хасгаа тэр би тэгээгүй юм байна. Би тэхгүй болохгүй юм байна. Учир зүггүй тэрийг хэлээгүү. Суралцсан гэдэг нь та бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөр. Тэгээд өөрийнхөө алдааг ухамсарлаад би дахиж ингэж болохгүй мэн гэд өөрийнхөө үйлдэлийг зөв болгохыг хэлээд байгаа юм. Ойлгож байна уу? Өөрийнхөө үйлдэлийг зөв болгох. Яагаад гэвэл таны алдсан алдаан дээр ахиад дэлхийн ертөнц танд харуулдаг. Тийм ээ? Тэр нь юусоо ахаа та тэр нөхцөл байдалд орж иж танд зөв үйлдэл тэр үед хийх боломжийг олгож ийн гэсэн үг. Энийг бид нар тест буюу одоо нөгөө дэлхийн ертөнцийн намайг сорж ийн гэж ярьдаг те. Гэхдээ энэ сорилт нь яг юу вэ гэхээр зэрэг яг нөгөө хүн төрөлхтний ойлгож байгаагаар сорилт гэхээр ингээл нэг энэ яг сурж үгүй юу гэж шалгаж байгаа юм биш. Сорилт гэдэг нь танд би суралцсан гэдгээ үзүүлэх, илэрхийлэх боломжийг дэлхийн ертөнц танд олгоод байна гэсэн үг. Ойлгож байна уу? Багшийнхаа ярьж байгааг ойлгож байна уу? Тэгжиж бид нар жинкнээсээ суралцсан үстэй. Яг практик дээр нөгөө алдсан алдаанд давтдаг эсвэл тэр алдсан алдааны тэр нөхцөл байдланд давтагдахад бид нар тэр нөхцөл байдалд хэрхэн өөрийгөө хянах, хэрхэн одоо хариу үйлдэл үзүүлэх, тийм ээ? Хэрхэн сэтгэл хөдлөлөө удирдах эн чинь бидэнд боломж олгож байгаа үстэй суралцах. Тийм ээ? Тэгэхээр энэ бүхнийг та суралцаад багшийнхаа саяны ярьсануудыг ойлгоод үйлдэлээ зөв болгоод суралцаад явахаар яах нь вэ? Таны энергийн түвшин дээшлээд ах нь тийм үү? Энергийн түвшин дээшлээд байна гэдэг нь таны энэ дэлхийн хэмжээс ертөнцийн одоо амар амгалан, тав тухтай, баяр баясгалтай амьдрах зам нээгдэд байна л гэсэн үг. Ерөөсөө л тэр. Ойлгож байна уу? Багхан шиг зовноо зовлонгоос ангижирнаа гэсэн үг. Таны зовлон гэж бодож исэн зүрх зовлон биш болно.
Яагаад гэвэл та тэрийг шал өөр нүдээр нөхцөл байдлаар хардаг болно шүү. За юм. За тэгээд дээрэс нь та өөр манифест буюу өөрийнхөө зам мөрийг тодорхойлохдоо маш тодорхой байх хэрэгтэй. За юу манифест хийхдээ маш тодорхой. Яагаад гэвэл та хүссэн юмаа яг тодорхой мэдж байх юм бол дэлхийн ертөнцид тэрийг танд яг тодорхой өгнө. Яг тодорхой. Одоо нөгөө нэг энэ гадуур яваад байдаг нөгөө нэг secret гэдэг ном байдаг тийм ээ, нууц гэдэг. Тэрнийх нууц юм байхгүй яг үнэндээ. Тэр ерөөсөө бясалгал манифестинг. Тэр яаж манифест хийдэг вэ? Бүх юмаа тодорхой болгох манифест хийхдээ. Би яг юу хүсэж байна гэдгээ та тодорхойлох хэрэгтэй гэсэн. Энэ яг юу хүсэж байна гэдгээ тодорхойлохын тулд та өөрийнхөө амьдралын үн цэнийг тодорхойлох хэрэгтэй гэсэн үг байгаас юу танд өнөөдөр үн цэнтэй байна вэ? Тийм ээ? Бид нар бүх юмыг хүсэх боломжгүй. Бид нар бүх юмыг хийх боломжгүй байхгүй яг үүндээ боломжгүй шүү дээ. Бүх юмыг хийх боломжгүй. Энэ жижигхэн махан биен дээр боломжгүй шүү дээ. Энерги хадгалах хэрэгтэй, preserve хийх хэрэгтэй, сайн амарч явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр тодорхой, маш тодорхойлох хэрэгтэй. За яа манифест гэдэг би юу хүсэж байна? Энэ маш тодорхой. Эргэлзэж биш. Би боллоо, энийг боллоо, би энийг хүсээ тийм биш. Би юу хүсэж байгаа маш сайн тодорхойлох хэрэгтэй. За юу. За тэнгүүтээ дараа нь яг зөв тодорхойлно. Маш сайн тодорхойлно гэдэг нь бүр яг ийм өнгөтэй, бүр яг ийм нөхцөл байдал, эсвэл бүр яг ийм царай төрөх ч юм уу. Одоо юу гэдэг юм? Бүр яг тодорхойлох. Яг ийм байшин ч юм уу тий. Эсвэл яг ийм нөхцөл байдал ч юм уу тий. Жишээ нь би спортоор хичээлдэг, би хөл бөмбөгчин болно гэж бодож байгаа юм бол би яг энэ багийн яг ийм одоо хөл бөмбөгчин болно ч юм уу тийм ээ. Гэл таны зорилго тодорхойлогч. Тэгээд тодорхойлсныхаа дараа та энд хүрэхэд танд одоо ямар степ буюу алхам хийх хэрэгтэй байна. Тийм ээ? Алхам хийх хэрэгтэй дараа нь. Ойлгож байна алхам. Тэгэхгүй бол би хөл бөмбөгчин болноо гэж эцээ хэлэхдээ тэгэл хөл бөмбөгчин болохгүй шүү дээ, тийм ээ? Тэгэхээр яах нь вэ? Хөл бөмбөгчин болохын тулд яах вэ? Алхам хийнэ гэдэг нь яах вэ? Нөгөө дасгал сургуульд хийнэ зтэй хүн. Дасгал сургуульд хийнэ өөрийгөө бэлдэн тий. Тэгэхээр та өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэсэн үг. Тэр байдлыг хүлээж авахын тулд, тэр байдалд очихын тулд, эсвэл хүрэхийн тулд. Тийм ээ? Өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Мөн алхам хийх хэрэгтэй гэсэн. Таныг тэнд хүрэхэд, таныг тийм бий болоход өнөөдөр танд юу байна? Өөрийнхөө чадхаараа та алхам хийх хэрэгтэй гэсэн. За өөрийнхөө чадхаар түүнээс биш хит чадахгүй юмаа хүсэх хэрэггүй. Яг үнэндээ хит боломжгүй юмыг би өнөөдөр хүсэж яах юм бэ? Хизээ би ямар одоо цагт хэдэн жилийн дараа хүрнэ гэж хүсэх үү? Таны манифестинг богинохон ойрхон байхад болно. Очих хугацаа нь ойрхон байх хэрэгтэй гэсэн үг. Ойлгож байна уу? Хүсэх хугацаа нь ойрхон, тийм хол биш. Ойрхон. Би тэдэн сарын тэдний дотор би тэгсэн байна гэд. Ойрхон. Тэгхийн болвол тэгээд жижигээр алхамаар та манифест буюу алхамаар та амьдралаа бүтээж эхлэх хэрэгтэй. Түүнээс биш амьдралынхаа бүх юмыг нэг дор шийдэх гээд хүсэж мөрөөдөд байна гэж юусоо боломжгүй зүйл. Яагад бол энергийн хувьд тэгж ажилдаггүй. Учир нь та алхамаар урагшлна гэдэг нь та алхамаар суралцж чинь гэсэн үг. Амьдралаас та суралцах тусмаа амьдрал илүү ихийг өгдөг. Тэгэхээр та илүү ихийг өгөх тусам дэлхийн ертөнц танд буцаагаад илүү ихийг өгнө. Ойлгож байна уу? Энэ маш энгийн. Тийм ээ.
Тэгэхээр яах нь өөрийгөө суралц, бэлд, дээрээс нь энерги хамгаал, тийм ээ? Одоо янз бүрийн хэрүүл, уруул, хов, жив, хүн амтан муулах, араар нь урдуур нь нүдэн дээр нь тийм ээ. Эсвэл бол хов, жив хөөцөлдөг тань тийм зав байхгүй шүү дээ. Амьдрал яг үнэндээ тэгээд ах зав алга байна шүү дээ. Яг үнэндээ та харж байгаа юм зү. Цаг хугацаа маш хурдан эргэж байна. Дэлхийн эргэлт маш хурдан байна. Бидний энэ дэлхийн хэмжээс ертөнцийн цэцгэлж байх хугацаа маань богинохон байна. Яг энэ биен дээр тийм ээ. Хүн гэдэг ч юусо бараг цэцэг шүү дээ. Ер нь тасалгааны урам шүү дээ. Хаяа гардаг. Түнэс шиг навчин дор унтчихдаг тийм. Тийм vulnerable юу гэдэг үлээ нөгөө жижиг амтан штэ хүн чинь навчин доор л унтчихдаг штэ модон дотор тий хөрхийн амтан. Тэгэхээр богинохон жижиг хүслүүдийг багаар хийх хэрэгтэй заа юу. Тэгээд тэрнийхээ араас үйлдэлүүдийг өөртөө боломжтой үйлдэлүүдийг хийн. Тэгээд дээрэс нь аль болохоор өөрийгөө одоо тайван байлгах тийм ээ. Өөрөөсөө аль болохоор ойлголцол, нэгүүлсэнгүү хайрыг түгэх. Хэрвээ та муу одоо харанхуй хэрүүлтэй уралтай газар байгаа бол чадхаараа гэрлэн болох тийм ээ. Одоо чадхаараа гэрлэн болох. Эсвэл бол чадахгүй бол өөрийгөө тэндээс холдуулах тийм ээ. Яагаад бол энэ амьдралд хамгийн гол юм юу вэ? Хамгийн чухал юм бол таны бие. Таны эрчим. Энерги хамгийн чухал. Та эрчим энергигүй болоод ирэх юм бол хүний бие оперейт буюу ажиллаж чадахгүй тийм ээ. Юу ажиллах, ажил хийх, юу гараа явах, юм бодох ямар ч тэнхэлгүй болно. Тийм учраас энерги хадгал заа юу хадгал. Тийм учраас одоо хүмүүс хөгшрөөд ирэхлээр бид нар ярьдаг те залуу байхад тест энерги ирч хүчээс өөр юм алга юу лээ. Карма хоосон тэгсэн хөшлөнгөөсөө маш их энерги ирч хүч надад байна. Хөгшрөөд ирэхээр их мөнгөтэй карма дүүрэн тэгснээ ирч хүч байхгүй болчдөг те. Энэ яагаад ингэж байгаа? Яагаад бол бидний энерги ирчвч дуусахаар бид энэ биенээс гардаг гэсэн. Дуусна гэдэг нь юу гэсэн үг? Энэ биенээс ингээл гарч идэг бахан нь шүү дээ. Ер нь. Яг нэг дор гардаг юм биш. Энэ ам гэдэг чинь яг нөгөө орчин цагийн имлэгээр ингээд харахаар нөгөө зүрх зогсоол ам гарчлаа гэж үзээд байдаг эрчим. Амийн эрчим шүү дээ энерги тий. Гарчлаа гэж үзээд байдаг. Боловч одоо энэ эрчим энерги маань багаар ингэж алдагцаар байгаад хүн биеэсээ бүрэн гардаг гэсэн үг. Ойлгож байна уу? Тэгэхээр нөгөө хүн маш их энергийг зарцуулаад өөрийгөө хайрлахгүй одоо юу гэж хэлэх вэ? Өөрийгөө хайрлахгүй ингээл энерги зарцуулаад ах юм бол өвчин зовлон тусаал ингээл эн чинь өвчин зовлон тусчихна гэдэг нь таны энерги дээр алдагдал үүссэн байна л гэсэн үг байгаа биз. Тэгэхээр энэ энерги дээр алдагдал үүссэн энэ алдагдал үүснэ гэдэг нь таны энерги байхгүй болж ингээ гарч ийн гэсэн үг байхгүй таны биеэс. Ойлгож байна уу? Зарцуулчихж байгаа юм чи яах юм? Хамаг энерги аваачаад хамаа намаагийн юм зарцуулчихаар чинь хүн яаж амьдрах юм цаашдаа. Тийм үстэй. Тэгээд юу лээ мөн дээрээс нь тэрнтэй адилхан нөгөө аливаа юм хүсэл ажил төрөл бүх юм бүтэхгүй те ингээл хүсэл байдаг би хичээгээл байдаг махан биеэрээ ажиллаад байдаг ажилсан цалин аманд хүрэхгүй байна тийм одоо бөө асуудлууд байгаа тийм ээ ядуурлын хэмжээ маш өндөр байна гэл те Монгол угаасаа ядуу орн шүү дээ угаасаа Монгол орн маань өөрөө 3 дахь орн тийм ээ харин ч манай Монгол орн маань бас боломж маш өндөр байдаг орн яг үнэндээ чадвар чадaltaй хүмүүс бол боломж өндөр шүү дээ. Ер нь бүх газар ганцхан Монголч биш.
та өөрөө чадвартай, мэдлэгтэй мөн одоо сахилах баттай байх юм бол хаанч амжилтанд хүрнэ шүү дээ. Ер нь бол тийм эцтэй. Хичнээн мэдлэг боловсралтай бүртлээ сахилах батгүй бод сэтгэл байхгүй хүн бол тэгэл уналтанд ордог. Та өөрөө мэдж байгаа тэрийг тийм ээ. Сахасууч гүйсээр нэг өдөр бүдрээд умчдаг үстэй. За тэгээд юу яах вэ? Тэрнтэй адилхан тэр энерги ичмээ та ингээд зарцуулаад хахаар яах нь вэ? Орлогын үе таагдана. Одоо янз бүрийн эд баялаг хаагдана тийм ээ. Тэгэхээр нөгөө ганцхан манифест гэдгийг ганцхан эд баялагтай холбож ойлгож болохгүй. Манифест гэдэг чинь бид нар амьдралынхаа одоо энэ зам үрийг тодорхойлж ийн гэсэн үг. Энэ дотор таны хань ээжэл, таны одоо амьдралын чанар, одоо таны ажил төрөл, таны эрүүл мэнд бүгд орно. Энэ бүхэн бүгд байж иж бид нар одоо нэг цогц одоо зөв оперейт буюу ажиллана гэсэн үг шүү дээ. Нэг юм дутуу байх юм бол тэнд алдагдал үүссэн байна л гэсэн үг. Тийм биз дээ. Тэгэхээр одоо жишээ нь хүн бодохдоо нөгөө миний нэг юм л болохгүй яг энээс болоод болохгүй гэж бодоод байдаг тий. Жишээ нь хүний бие дээр ярихад одоо илэгний үйл ажиллагаа жоохон муу тэгээ бусад бүх үйл ажиллагаа хэвэн гэж бодъё. Гэтэл илэгний үйл ажиллагаа эсвэл бөөрийн үйл ажиллагаа ч юм нэг эргэтэн дээр л доголдол үүсэж ийн гэдэг нь бүх эргэтэндээ хам нөлөөлдөг гэсэн үг. Ойлгож байна уу? Бүх эргэтэндээ нөлөөлнө. Яг бол энэ хүний бие чинь нэг айхтар одоо шинжлэх ухаан биш. Хүн төрөлхтөө өөрөө угаасаа тийм том шинжлэх ухаан биш. Энэ дэлхийн ертөнц гариг ирэхээс энэ энергитэй харьцуулбал маш энгийн хідэн эргэтэнтэй энэ оперейт хийж байгаа энэ хэрхэн бүгдээрээ хоорондоо холбоотой. Ойлгож байна уу? Цус алдвал үхэн энэ дотор юмнууд нь байх ёстой гэсэн үг. Бүгд адилхан одоо ажиллаж иж одоо тэнцвэртэй ажилдаг. Энтэй адилхан энергийн талбар дээр таны ажил хөдөлмөр мөн адилхан шүү дээ. Таны энэ 7 чакра гэдэг одоо энэ энергийн хүрдүүд байгаа тий таны гэрлэн бие, таны сүмсэн бие, аураг бие болгож байгаа. Эдгээр маань бүгдээрээ таны энэ эд баялаг одоо энэ юу гэдэг бүх юмыг бас давхар эргэтэнгүүттэй хамт хариуцж идэг байхгүй юу? Тэгэхээр энийг салгаж ойлгож болохгүй гэсэн үг. Тийм учраас та өөрөө эхлээд эрүүл байх хэрэгтэй. Хамгийн гол нь та эрүүл байх хэрэгтэй. Та эрүүл байх юм бол амьд явбал алтан айганаас ус уна гэж мэдхүү. Та эрүүл байх юм бол юу ч хийж болно. Тийм ээ? Юу ч хийж болно. Тийм ээ? Тэгэхээр эрүүл байх нь маш чухал заа юу? За эрүүл байгаа хүн одоо өөрийн гэсэн одоо энэ амьдралыг маш сайнаар одоо бий болгоно. Тийм ээ. За тэгээ дээрэс нь маш одоо нөгөө нэг юу гэжлэх вэ? За одоо амжилттай амьдарч ийн гэсэн үг. Өвчтөөс олонтой хүн юу ч бүтээж, юу ч ажил гараас юу ч гарахгүй шүү дээ. Тийм ээ. Тийм учраас эрүүл байх нь маш чухал. Эрүүл байна гэдэг нь юу вэ гэхээр зэрэг ганцхан биеийн эрүүл мэнд бос сэтгэлийн эрүүл мэнд маш чухал. Сэтгцэн эрүүл мэнд гэсэн үг. Сэтгцэн эрүүл мэнд. Одоо орчин цагт энэ сэтгцэн эрүүл мэнд бол ерөөсөө одоо сэтгэл готрал айдас бол ерөөсөө энэ нийгмийн энэ ганцхан Монгол биш дэлхийд даяараа энэ одоо хорт хавдартай тэнцвүүс болж байгаа. Үхлийн одоо хүнийг үхэлд хүргэдэг гэсэн үг. Ойлгож байна уу? Аймаа хорлолт, амьдралын одоо уналт тийм ээ өөрийгөө авч явах чадахгүй байгаа байдалд хүргэдэг гэсэн үг. Сэтгцэн эрүүл мэнд. Тийм учраас сэтгцэн эрүүл мэндийг эрүүл байлгахын тулд та энэ амар амгалан хийх хэрэгтэй. Ойлгож байна. Бясалгал хийх хэрэгтэй, өөрийгөө тайвшруулах хэрэгтэй тийм ээ. Өөрийгөө хайрлах хэрэгтэй тийм ээ. Өөрийгөө амраах хэрэгтэй тий. Одоо таны сэтгцэн эрүүл мэндэд хэрэгтэй зүйлүүд дуу сонсох, хөгжим сонсох, урлаг уран сайхан сонирхох тийм ээ. Амрах, байгальдаа гарах тийм ээ. Цэвэр агаараар амьсгалах тийм ээ. Эрүүл харилцаанд байх.
ховж ив уур уцаараас хол байх тийм ээ. Одоо эн чинь сэтгцэн эрүүл мэнд. Эрүүл зөв харилцаа маш чухал. Яагаад гэвэл та эрүүл зөв харилцаагүй үр хүүхэд эхнэр нөхөр тийм ээ одоо гэр бүлийн харилцаатай нь эрүүл байх хэрэгтэй. Хамаатан садан найз нөхөд даажаа нийгэмтэйгээ та эрүүл харилцаа үүсгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол сэтгцэн өвчтөй болно. Яг үнэндээ. Сэтгцэн өвчин гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг таныг эрүүл ухаан, саруул ухаанаар эрүүл одоо consciousness буюу ухамсараар амьдралаа удирдах чинь саад болно. Тэгээд орчин цагт энэ бол ерөөсөө орчин цагийн хүний одоо үхлийн 2 дахь том шалтгаан сэтгэл готрол болсон. Аймаа орлолт. Эсвэл бол үүнээс үүдэлтэй санхүүгийн уналтууд. Үүнээс үүдэлтэй газар дор орох гэсэн үг. За юу. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэнд эрүүл байж байх юм бол таны биеийн эрүүл мэнд бас эрүүл байна. Яг үнэндээ. Яагаад бол энэ хоёр чинь хоорондоо холбоотой. Тэгээ таны нөгөө энерги сүнсэн бие энэ гурав чинь хоорондоо холбоотой. Тийм учраас нөгөө махан бие энэ бодол оюун ухаан энерги эрчим гурвыг л одоо бид нар хослуулж иж бид нар одоо орчин цагт нийгэмтэйгээ хүл алхаж амьдрч чадна. Түүнээс биш нэг тал руугаа тийм ээ одоо хитрхи хазаах махан бие тал руугаа эсвэл сэтгц тал руугаа эсвэл энерги тал руугаа хитрхи хазаах нь одоо таны амьдралын баланс буюу тэнцвэрийг алдагдуулдаг. Тийм учраас нөгөө энерги чухал гэдээ хаар хүмүүс ганцхан энерги дээр төвлөрөх нөгөө нэг өөрийн харж чадахгүй байгаа юм дээр төвлөрд эхэлдэг. Үгүй. Таны энэ бие чи өөрөө энерги, эн чи энергийн нэгтршил матери болцсон байгаа. Тийм учраас та энэ махан бие сайн байх энэ бодол гэдэг чинь тэр чигээрээ энерги эрчим. Тэгэхээр энэ таны энэ бодол тийм ээ сайхан байх тань одоо таны энэ сүнсний хөгжилд шууд холбоотой гэсэн үг. Шууд холбоотой. Түүнээс ч хүмүүс бодохдоо энэ махан биений бол ямар ч сүнстэй холбоогүй ингээ бодоод байдаг тийм үгүй. Бүгд холбоотой. Тэгээ дээрэс нь үүлийн үүрмөр энэ чинь бүгд таны бүх юм өвчлөл энэ амьдрал сайхан явах одоо энэ бүхэн чинь үйл үүртэй холбоотой. Энэ нэг хүн асуусан байна те. Надад юу лээ манифест хийхэд карматай гэж ярих юм энэ үнэн үү гинэ. За тэгэхээр карма гэдгийг та буруу ойлгоод байна тий. Юу тэр хүмж буруу ойлгоод байна. Карматай гэж юу яриад хүн болон кармагаар явж байгаа. Карма гэдэг чинь үүлийн үр гэсэн үг. Бид бүгд үүлийн үрээр явж байгаа шүү дээ. Яг үнэндээ шүү дээ. Яг үнэндээ үүлийн үр гэдэг нь бид одоо энийг хийх л ёстой тийм ээ. Одоо багш нь мөн бид нар үүлийн үрийн барилгатай хүмүүс шүү дээ. Багш нь танд энийг зааж сурах л учиртай гэсэн үг. Яг үнэндээ багш нь танд таныг сайн сайхан яваасаа таны гэрэлтээсээ гэсэнтэй энийг ярьж байгаа энэ миний үүлийн үр буюу миний карма буюу миний зам үр гэсэн үг даарма. Энэ зам өрөөр багш нь явж байгаа учраас өнөөдөр би лайв хичээл хийгээ яриад байна тий. Түүнээсч багш нь яг зүгээр энгийн амьдрал дээр хинт ч юу ч ярихыг хүсдэггүй. Юу ярих юм би? Надад ярих юм байхгүй үнэндээ. Хүн өөрийнхөө амьдралаар амьдарч гин, хүн өөрийнхөө кармагаа эдлээ явж гин, өөрийнхөө үүлийн үрээр явж гин. Би тэнд олон юм яриад байгаа. Надад ямар шаардлага байхгүй шүү. Багш нь зүгээр дуугаал өөрийнхөө хийх юмаа хийгээл явчихдаг. Зөвхөн энэ лайв хичээл төр гарч ирэл ингэж олон юм ярьдаг. Яагаад гэвэл энийг би ярих хэрэгтэй учраас энэ миний танд өгж байгаа бэлэг. Тийм ээ? Замцалж гин гэсэн үг. Ойлгож гин үү? Замцалж гин. Түүнээсэж багш нь тийш нэг номчрох хүн амьтанд очиод чистэй ингэдэг тийм хүн ерөөсөө биш. Амьдрал дээрээ бол яг үнэндээ. Тийм олон долоо юм яриа явдаг хүн ерөөсөө биш. Дээрээс нь тийм олон хүмүүнтэй уулзаад явдаг ч хүн биш. Багш нь маш цөөхүүлээ гэр бүлэрээ маш цөөхүүлээ
маш цөөхөлээ, маш цөөхөн хүнтэй уулздаг. Яг үнэндээ. Гэж олон найз нөхөд багшд нь байхчгүй одоо. Мэдээж багш болохоос өмнө олонний өмнө нөгөө юу гэдэг лээ. Олон сайн явахад сайн найзууд муудахгүй гэдэг шиг олон хүнээр хүрээлүүлж байсан үе байлгүй л яхаа багшд нь тий. Одоо бол багшийн зам мөр өөр. Тэр олон хүнээр урд нь тэгж нөгөө олон хүнээр хүрээлүүлээд од байлаа штэ багш тий. Төрснөөс хойш од явлаа штэ тий. Хаана очисон газараа хайрлаж хүндлүүлж явдаг хүүхэд байсан од залуу байхдаа одоо юу гэвэл ажил дээр ч юу ч хийсэн ер нь амжилтыг гаргадаг тий. Тэгж явж байхдаа юу хөө явж байхдаа ч гэсэн ингээд олон юм ярьдаггүй. Багш нь ерөөсөө олон юм ярих дуртай хүн биш. Угаасаа. Энэ нөгөө юу гэвэл энэ хичээлийг хийхдээ л ингэж олон юм ярьдаг. Ойлгож байна уу? Яагаад гэвэл энэ миний үүрэг, энэ миний карма. Энэ миний хийх ёстой зүйл учраас ойлгож байна уу? Тэгээд багшийнх нь оруулдаг энэ ярьдаг юм бүгд таны хүслээр юуг та мэдмээр юм. Тэрийг л ярьж байгаа. Түүнээс та энийг сонсох ёстой, та энийг хий гэж байгаа юм биш. Шаардлага байхгүй. Яг үүндээ та өнөөдөр багштайгаа гудамжинд тааралдаад багшаасаа юм асуух юм бол надад яах юм? Зеро, тэг. Надад яах юм байхгүй. Яг үүндээ. Энэ бол таны амьдрал. Таны үүлийн үр, таны шийдвэр, таны сонголт. Тийм ээ. Тэгэхээр олон юм яваад ах одоо бол бүр олон юм ярьж явах, олон хүнтэй уулзах те ямар ч энерги байхгүй гэсэн. Яг бол бүх энерги багш нь та нарт зарцуулдаг. Энэ ажилд энэ даарма буюу энэ зам мөр буюу энэ үйлд бүх цагаа зарцуулдаг гэсэн үг яг юм. Дээрээс нь амардаг. Яг тэгвэл багш нь маш их энергийн хэцүү талбар дээр орж ажилладаг хүн. Тэг яг үнэндээ багшийн хийж байгаа ажил бол хүнд ажил, маш хүнд ажил. Тэр нөх хүмүүс бодохдоо та ямар гоё юм бэ ингээл хүмүүс заагаал ингээл гоё явж ийн гэж боддог. Тэгэхдээ энэ бол маш хүнд хариуцлагатай ажил, маш хүнд. Дээрэс нь хариуцлагатай. Дээрэс нь маш их энерги шаарддаг, эрчим шаарддаг. Энэ тийм учраас багш нь маш их амрах хэрэгтэй гэдэг. Ганцаараа. Байгальд, тийм ээ. Олон хүний дунд байх боломжгүй гэсэн үг. Ерөөсөө боломжгүй, тийм ээ. Тийм учраас олон нийтийн арга хэмжээ, юм биечлсэн уулс муулс багш нь ерөөсөө хийдэггүй. Яагаад гэвэл багшд нь тийм энерги байхгүй. Багшд нь та нарт зарцуулах энерги эмчилгээ хийх энерги л багш нь зарцуулж байна. Өнөөдөр энэ миний хийж чадах юм. Ойлгож байна уу? Та амьдралаа яг тэгж priority буюу одоо үнцэн буюу өөрийнхөө хийх ёстой үйлээ тодорхойлох хэрэгтэй гэсэн. Тэрэндээ л бүх юмаа зарцуул. Өөр юмд ерөөсөө анхаарал төвлөрүүлэх хэрэггүй. Яг л угаасаа бид нар чадахгүй. Чаддаг байсан бол сайхан л энэ тий. Гэвч энэ нэг эрчим хүч энерги энэ олон одоо зүйлд та энерги засуулаад байх юм бол та өнөөдөр амьдрч чадахгүй шүү дээ. Тэгээ багш нь ч гэсэн адилхан шиг энэ жижигхэн биен дээр энэ бие чинь дийлэхгүй тэгээд чад юм эзтэй. Яг үнэндээ. Хүчнээ амтны зовлон зүтгүүрийг сонсож тийм ээ. За тийм байх шүү. За юу. Тэгэхээр тэрийг маш сайн тодорхойлох хэрэгтэй. За юу. За тэгэхээр карма гэдэг чинь ийм учиртай. Тэгэхээр хүн болгон үүлийн үрээрээ явж байгаа учраас манифест хийхэд карматай гэж ярих юм гэдэг. Тэгэхээр карма гэж юу таны үүлийн үр. Та юу хийн манифест гэдэг чинь таны үйл гэсэн үг юу юм. Та юу хүссэн тархинда тэр бий болж идэг. Ойлгож байна уу? Та тархинда юу хүссэн тэр бий болж идэг. Тэрийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мартаж болохгүй нэг заа юу. Тэгэхээр тийм учраас нөгөө та энийг мартахгүй байхад таны ухаан санаа нөгөө сөрөг бодол бодохоо болно те. Энэ хүн мэдхгүй юм чинь, хүмүүс мэдхгүй юм чинь
би ингээ ботчий. Энэ хүн намаа юу бодож байгааг мэдэхгүйгээ та бодож байгаа боловч энергийн түвшиндөө та энийгаа ингээд тэрийг бий болгоод байна гэсэн үг байхгүй ойлгож байна уу? Тэгэхээр юунаас ч та нуугдж чадахгүй. Яагаад бол дэлхийн ертөнцийн хууль нэг, бид бүгд нэг нэг ертөнцийн хууль захирагдж байгаа заа юу. Тийм учраас би нуугдчихна, би өстө хүнээс нуугдчихна гэд бодоод байгаа ерөөсөө хэрэг байхгүй. Угааз тийм байх бүх юм ил гэдэг байхгүй ил. Бүх юм ил. Яг үнэндээ. Хүний худлаа ярьж байгаа хүний харцсан дээр нь би худлаа ярьж гин, үйлдэл дээр нь би худлаа ярьж гин, хөдөлгөөн дээр нь би худлаа ярьж гин гэд харагддаг шүү дээ. Юм мэддэг хүмүүс бол хараа шууд мэднэ тийм ээ. Яг үнэндээ. За тэгээд энэ юу гэнэ үү? Энэ бясалгал хийдийн байж амар багш вэ гэнэ. Мэдээч багш нь амар байлгүй яах вэ тийм ээ. Багш нь одоо амар бэжж таны эгог дарна шүү дээ. Тэгэхгүй бол багш хүн гэдэг бол ерөөсөө ямарваа нэгэн байдлаар танд сүрийг үзүүлэх ёстой. Ямар нэгэн байдлаар танд одоо таныг сэгсрэх ёстой гэсэн үг. Эсвэл бол ойлгож байна уу? Зөвхөн таны толгойг илээл гээд ах юм бол би сайн багш биш. Ойлгож байна уу? Багш хүн гэдэг бол таны дотороо бүх зүйлийг сэгсэрч гаргаж ирдэг хүний хийлдэг. Яг үнэндээ. Бүр дургу зэвсэлийг чинь хүргэж ийж гаргаж ирдэг хүн. Яг үнэндээ. Тэрийг жинхэнэ багш хүн гэж хэлнэ. Ойлгож байна уу? Ялангуяа сүнслэг багшийн хувьд. Тийм ээ. Багш хүн гэдэг бол тодорхой хэмжээгээр танд айц төрүүлж авах учиртай. Яагад бол та миний үгийг сонсох даах учиртай учраас. Ойлгож байна уу? За тийм байна. За тэгээд манифестинг хийх гол учрыг та бүхэн ойлголоо тийм. Манифест хийн гэхээр хүмүүс бодохдоо би зүгээр ингээл хүслээ шивнээл тийм ээ, ийм байна гэж бодоод байдаг тийм ээ. Үгүй ахна тийм үү? Манифест гэдэг бол та өөрийнхөө зам мөрийг тодорхойлох. За юу, зам мөрийг тодорхойлох, тийм ээ. За тэгээд хаяа жахан хард бардаг энэ юунаас болдог вэ гинүү? Сайн би таныг тийм. Зүүдэн дотроо нөгөө багштайгаа та бүхэн маань уулздаг тий. Зарим хүний зүүдэнд багш нь маш сайхнаар орж ирдэг. Зарим хүний зүүдэнд багш нь маш аимшигтайгаар орж ирдэг. Энэ бүгдээрээ л тантай холбогдож чинь гэсэн үг. Тантай холбогдож одоо таны зүүдэнд таны даалт ухамсарт тань чиглүүлж байна л гэсэн үг шүү. За юу. Тэгэхээр нөгөө хүмүүс янз бүрээр зүүдэлдэг тий. Багшаа би таныг тэгж зүүдэлсэн, ингэж зүүдэлсэн гэд багш нь зөндөө бичдэг тийм ээ. Тэгэхээр нөгөө таны зүүдэнд яаж орж ирж чинь, танд ямар одоо мессеж илгээж чинь, эсвэл та яаж хүлээж авч чинь, танд ямар мэдрэмж төрж чинь, яг тэр л гэсэн үг шүү. За юу, та өөрийнхөө дотоод нөгөө мэдрэмжийг санаарай. Багшаа нарциссист эмэгтэй хүн засарч юмыг ухаарч ойлгож сэтгэл нь зөөлрнө гэж байх уу гинэ. Байлгүй яах вэ? Нарциссист эмэгтэй хүн гэж одоо хүний нэг дунд нь нөгөө нэг юу гэдэг вүлээ? Дунд нь ингээл нарциссист юу үлээ? Гэт ингээд нөгөө юу ячдаг те? Хуваагаад байдаг те. Гэвч нарциссист хүн гэдэг ерөөсөө зүгээр гимтсэн хүнийг л хэлж байгаа. Маш их айцтай гимтсэн, өөрийгөө хамгаалдаг тийм ээ. Тэгэд өөрийгөө тэр хамгаалж байгаа байдал эсвэл өөртөө одоо итгэл юу ч хэлэх үү, итгэл үнэмшилтэй ийм өөртөө итгэлтэй байхын тулд бусдыг доош нь хийдэг тийм ээ. Ийм буруу аргаар өөрийгөө хамгаалаад сурцсан гэсэн үг. Нөгөө эрүүл бус аргаар өөрийгөө хамгаалаад сурцсан хүнийг нарциссист хүн гэж хэлж байгаа юм. Тэгэхээр
энэ хүн дотроо маш их шахахтай хүн байна л гэсэн үг. Ер нь бол. Ер нь та ингэж ойлгох хэрэгтэй. Бусдад муухай үг хэлж байгаа, эсвэл бол бусдыг доромжилж байгаа, эсвэл бол дандаа сүрэг дээр төвлөрч, дандаа сүрэг зүйл дээр төвлөрч байгаа хүн бол дотроо өөртөө итгэлгүй, айцтай, аюулгүй байдлыг мэдэрч чадахгүй хүн гэсэн үг. Айцтай байна гэсэн үг. Айц гэдэг маань аюултай байна гэсэн үг. Тэр хүн аюултай байдал байгаад энэ нөгөө flight or flee гэж энийг англиар хэлдэг. Зодолт, зүхт эсвэл зодолт гэдэг. Тийм зүхт эсвэл зодолт гэдэг. Тийм response буюу одоо нөгөө хариу үйлдэл үзүүлэх ийм амьтны ийм шинж тэмдэг байдаг, тийм ээ. Зүхт эсвэл зодолт гэсэн одоо яг ингээд бэлэн байдал, байлдааны бэлэн байдал амьтч гэсэн тийм. Эн чинь бидний нөгөө нэг амьтны шинж тэмдэг, бид чинь хүний биеийн дотор байгаа, тийм ээ. Нөгөө айхаараа айцаасаа болж л бид нар зодолтдог, айцаасаа болж бид нар дайрдаг. Амьтан бас яг адилхан. Амьтан айцаасаа болж хүн рүү дайрдаг. Нохоо жишээ нь тий. Айцаасаа болж хүн рүү дайрдаг ч яг үнэн тий. Түүнээс нохоо таныг айлах гад дайраад байгаа юм чи танаас айгаад байна гэсэн үг яг үнэн тий. Хэрвээ ямар нэгэн зүйл тань руу амар дайрах юм бол танаас айж ийна л гэсэн үг. Тэр хүн тэр амьтны одоо аюулгүй өөрийгөө аюултай байдал байна гэж бодож чинь гэсэн үг. Ер нь бол тийм зүхт эсвэл тэмц яг үнэ. Зүхт эсвэл тэмц. Тэгэхээр яг энэ модон дээр одооны нийгэмд бараг бүх хүмүүс энэ зүхт эсвэл тэмц гэсэн модон дээрээ тавьчих явж байдаг гэсэн үг. Бүх булчин чангарсан. Нөгөө суур хүрт мэлмийн үрт хоёр айцаас болж гимцдэг. Тэнгүүд нөгөө нэг энэ хуян хөөрөх бүх булчин чангараад ингээ яагаад гэвэл байн бодолтой айцтай би тэгчхүү ингэчхүү тэр намаа тэгчхүү ингэчхүү мэдээж ойлгож байна. Орчин цагт тийм ээ энэ яагаад нийгэм аюултай байна гэхээр зэрэг бид нар маш их айц тунд байгаа учраас айц тунд энэ айц тунд бид нар мэдээж гэрлэн болж явахын тулд бид нар өөрсдөө маш өөжөө байх хэрэгтэй байгааз өөжөө тайван тэг аль болохоор одоо юу гэж хэлэх вэ? Аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх гэдэг нь энэ хүн уурлаад байгаа шалтгаан нь нарциссист байгаа шалтгаан нь энэ амьтан энэ хүн надлуу дайраад байгаа шалтгаан энэ хүнд өөрт нь хэцүү байна гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй гэсэн. Маш сайн ойлгох хэрэгтэй. Ойлгож байна уу? Тэгээл тэрийг л ойлго. Тэгээ та тэр хүнд туслах гэж заавал одоо ингэж өөрийнхөө энерги хүчийг одоо барах хэрэггүй. Гэхдээ та чадах зүйлээ хийгээд хүнд сайныг өрөө залбирах маш чухал. Яагаад гэвэл та энэ энергийн талбар дээр тусалж гин гэсэн үг. Энергийн талбар дээр. Гэрэлтүүлж гин гэсэн үг. Залбирал гэдэг чинь гэрэл түгэж байгаа байхгүй. Тэгэхээр сайныг өрөө залбир та хэрвээ үнэхээр таны заримдаа ингээ хүмүүс бидний бодсноос илүү гүн гүнзгий харанхуй айц тавцсан байдаг тий. Учир нь бидний бодсноос илүү гүн гүнзгий карма буюу үүлийн үртэй байдаг. Муу үлийн үр гэсэн. Үлийн үр маань сайн муугаа хоёр янз байгаа тийм. Муу үлийн үртэй байдаг. Тэгэхээр бид нар хичнээн тийм туслая гэсэн чи тэр хүн энэ үлийн үрээр энэ давааг давж суралцчихж л тэрнээс гарах учиртай байдаг. За юу? Яг үнэндээ. Тийм ээ? Тийм учраас суралцах гэдэг нь маш чухал. Маш чухал. Суралцах гэдэг нь маш чухал. За юм байна да. Энэ дэлхийд ямар зориг төлөвлөгөөтэй ирснээ яаж мэдэх вэ? Мэдсэн тохиолдолд тэр өөрийнхөө дагуу амьдрах нь энэ амьдралынхаа зорилгыг биелүүлж байна гэж ойлгож болох уу гинэ? Тэр үйлийнхаа дагуу амьдрах нь энэ дэлхий дээр бидний ирсэн амьдрах зориг ерөнхий нэгт хамгийн том зориг хүн болгоны зориг нэг том зоригтой бид нар энд ирсэн байна. Энэ юу вэ? Орших, амьдрах. Энэ дэлхийн хэмжээс ертөнцийг ингэж оршин тогтноход нь бид нар ингэж оршиж явах гэсэн үг. Бид нар зүгээр байгаагаар л энд байх хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж энэ байгаль бүрдэж штэ яг үнэндээ.
Энэ амьтдын тоо, шоргоолсны тоо ширхэх хүртэл төлөвлөгдсөн. Тэгэхээр бидний энэ төрөл төртөл төлөвлөгдсөн. Бид нар энд байх ёстой цэцэл гэсэн үг. Тал дээр байгаа цэцгийн нэг. Ойлгож байна уу? Тийм учраас бид нар амьдрах ёстой. Яагаад гэвэл бидний оршнол амьдрал дэлхийн ертөнцийн оршин тогтнолын төлөө л бид энд байгаа. Яагаад гэвэл бид энэ дэлхийн ертөнцийн нэг хэсэг учраас. Яг амьтан шиг амьтад шиг та амьтдыг хар. Зүгэл амьдарч байгаа зү яг үнэндээ. Яг биднес ингээ гаднаас нь харахад яг дотроо бас хөөхөө асуудлууд байдаг л ах тийм ээ. Заримдаа тэр нь бидэд мэдэгддэг те. Жишээ нь ингээл үнэ мүнэ ингээл уурлаад хүүхэд мөхтэй тугал муглаа ингээд харамлж амт хүн өмнө бас үнэ ингээл ярьж мэдээд ш тий. Одоо нохоо мууран дээр хүртэл хүүхэд мөхтэй хамгаалж ийн гэл те. Та тэрийг мэднэ. Тэгэхээр бид нарыг амьтад шиг байх хэрэгтэй. Тэгээд амьтад шиг гэдэг нь арслан бар шиг одоо юу лээ зэрлэг гээгүй штэ. Яаж амьтад одоо нэг хайрлж амьдарч гин тийм ээ. Яаж одоо энэ байгаль хоорондоо зогчиж оршиж гин. Яг л бид нар энэ байгалийн нэг хэсэг учраас нэг цэцэг штэ бид нар эсвэл мод ч юм уу зөвхөн бидний ялгаатай бид нар явдаг, хөдөлдөг. Түүнээс бидний энэ мах, бидний энэ цус эн чин шороо штэ яг үүндээ шорооноос гарч ургамал ахгүй мод ургамал бид нар адилхан цэцэг зүгээр л жоох ялгаатай нь энэ нөгөө ингээ хөдөлж мөдөлдөг арай адванс амьтад хүмүүс ургамлаас ялгаатай юм тэр түүнээс ургамал амьгүй биш ургамал амьтай ургамал чинь амьтан өөрөө ойлгож байна уу амьтай сэтгэл хөдлөлтөй нь хүн болон одоо амьтнаас л баг гэсэн үг баг тэгэхээр сэтгэл хөдлөл баг байна гэдэг нь карма баг гэсэн үг тий. Тэгэхээр юу гэж хэлэх вэ? Би нэг онцгой амтан, би нэг ингэж бодох ямар ширэггүй байх юм тийм үү? Би зүгээр л энд амьдарч чинь нэг тал дээр байгаа нэг цэцэг. За тэгээд сая юу асуусан байлаа одоо бүр хадуураа явчлаа багш нь. Тийм зорилго. Тэр нэг том зорилго. За хоёр дахь зорилго. Хоёр дахь нь юу вэ гэхээр зэрэг та энэ дэлхийн хэмжээс ертөнц дээр одоо ямар байдлаар ямар үүлийн үрээрээ одоо үүлийн үр буюу үүлийн үр гэдэг нь юу гэсэн үг? Инээгийн хэлбэлцэл мөн ямар одоо мэдрэмжийг одоо мэдрэх ёстой тэр байдлаараа энд ирдэг гэсэн үг. Тэгэхээр тэгэхээр танд өнөөдөр юу ойрхон байна? Та өнөөдөр юу хийж байна? Тэрийг л хий. Энэ таны зам мөр л гэсэн үг. Ер нь бүх зүйл тохиолдлын зүйл гэж энэ дэлхийн хэмжээс ертөнцийн байхгүй. Түрүүн багшийн хэлсэн шиг шоргоолсны тоо хүртэл тоотойгоо байдаг. Тэгэхээр та өнөөдөр таны өмнө юу байна? Та юуг давж туулах ёстой байна? Тийм ээ? Тэрийг л хий. Дээрээс нь таны бодолд юу орж ирж байна? Хэрвээ таны чэйшэнд багтж байгаа бол таны бодолд багтж байгаа бол биелээ олно. Яг үнэндээ. Таны бодолд багтж байгаа зүйл энэ та хийх учиртай л гэсэн үг. За юу. За энд маш чухал асуулт орж ирсэн байна. Энэ Jam Manifest 2-ыг холбож тайлбарлаад өгөөч. Бүх хүн нэгэн зэрэг манифестыг ойлговол яг юу болох бол гэж байна. За тэгэхээр Jam Manifest 2-ыг холбож тайлбарлана. Энэ маш зөв асуулт орж ирж байна. За тэгэхээр та ингэж бодож магадгүй хүн багшин сайрсан хүн өөрийн гэсэн тохиолдох зам мөртөө ирдэг зам гэдэг чинь юусе замыг хэлж байгаа шүү дээ. Зам мөртөө ирдэг тийм ээ зам. Тэгэхээр энэ зам дотроо бид нар манифест хийдэг гэсэн үг. Ойлгож байна уу? Зам дотроо манифест хийн гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг жижиг алхамаар таны суралцах зам гэсэн үг. Таны бодолд юу байна? Тэр таны явах хэвээр замын
нэг хэсэг л гэсэн үг. Жижигхэн нэг хэсэг. Энэ нь таны төсөөлж байсан шиг, таны манифест хийж байсан шиг тань дээр ихэнхдээ ирдэггүй. Яа тэгвэл хүний бодол нөгөө өөрийн мөн чанараасаа холдсон учраас шал өөрөөр сэтгээд болоод идэг боловч яг ухтаа дэлхийн хэмжээс ертөнц танд юу хэрэгтэйг, танд одоо юу хэрэгтэйг, таны зам дээр юу хэрэгтэйг ингээд өгчдөг байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр зам манифест хоёр маань шууд хоорондоо холбоотой зүйл байгааз ойлгож байна уу? Хоорондоо холбоотой. Зам гэдэг нь бид нар том зургаар нь ярьж байна. Тийм үү? Амьдралын зам мөр, тий? Мөн одоо бидний энэ энергийн хэлбэлцэл, бидний одоо энэ үүлийн үр, зам мөр. Иннээс манифест гэдэг нь бид нар энэ дотроо суралцах. Өөрийн ухамсартайгаар өөрийнхөө замыг тодорхойлох гэсэн үг. Хэрвээ та ухамсартайгаар өөрийнхөө замыг тодорхойлоод авах юм бол та энэ зам буюу одоо энэ үүлийн үрээс гардаг. Яг л бүх сүнсэн биенүүд free willтэй ирдэг. Free will гэдэг нь нөгөө юунасаа гарах эрхтэй гэсэн үг. Сонголт хийх эрхтэй гэсэн үг. Сонголт хийх. Тэгэхээр яг юу гэсэн үг аах нь вэ? Яг үнэндээ таны хийгээд байгаа бүх зүйлүүд таны бас сонголт гэсэн үг. Сонголт. Тийм учраас түрүүн багш нь хэлсэн. Багшд нь гадаа гараад гудамжинд явж хаад хинт ч юу ч яах шаардлагагүй. Энэ бол энэ хүний хийсэн сонголт. Яг үнэндээ. Ингэж ойлгох хэрэгтэй. За юу. За тэгэхээр охин маань аутистик байгаа нь миний үүлийн үр байхдаа тухайн үүлээ ухамсарлаж ойлгож хүлцэл өвчин бясалгалаа хийхэд охин маань сайжирна гэж байх уу гэж байна. За аутистик хүүхдүүд тийм үү? Одоо эсвэл энэ төрөлхийн одоо энэ өвчлөл тий төрөлхийн одоо юм төрөлхийн өвчтөй хүмүүс гэж бид ярьдаг тий. Одоо ийм хүмүүс ялангуяа аутистик хүүхдүүд ямар хүүхдүүд гэдэг вэ гэхээр зэрэг ерөнхийдөө бол маш өндөр энергийн хэлбэлцлийн сүнсэн биенүүд байдаг. Энэ хүүхдүүд энэ дэлхийн хэмжээс ертөнцийн ийм байдлаар ирээд арай өөр байдлаар энэ амьдралыг харах суралцах одоо учиртай ирдэг. Тань дээр ирж байгаа шалтгаан гэх юм бол энэ таны үйл үүр биш. Яг бол би энэ муу одоо өвчтөе хүүхдээ болоод би энэ насаараа харах юм байна. Энэ миний одоо үйл муу үүлийн үр вэ гэж та бодоод байна үгүй. Харин энийг эсэргээрээ харах хэрэгтэй. Энэ та маш буян заяатай хүн учраас та энэ төрөлдөө энэ аутизмтай энэ хүүхдийг энэ нөхцөл байдлаар энэ амьдралд суралцаж дэвшигт нь та тусалж харж хандаж нэгүүлсэнгүү хайрлж гин гэсэн үг. Энэ маш том буян зайтай хүний хийдэг ажил. Та энийгээ сайн хийхэд та дараа төрөлдөө маш өндөр дэвшин ойлгож гин үү? Энийг маш сайн олох хэрэгтэй шүү. Тэмээс. За тэгэхээр амьдрал хувь тавилан уу сонголт уу гэж сая багш нь яг энийг тайлбарласан тийм ээ. Амьдрал бол хувь тавилан мөн дээрээс нь сонголт. Та тодорхой хувь тавилантай байдаг. Энэ хувь тавилангаа танд өөрчлөх сонголт байдаг гэсэн үг. Ойлгож байна уу? Хичнээн одоо дор заяатай хүнч дээшээгээ одоо воин заяагаа дээш түлэх боломжтой гэсэн үг. Энийг юугаар хийх вэ гэхээр сонголтоор хийнэ. Ямар сонголт? Сайн нэгүүлсэнгүү хайрыг сонгоно гэсэн үг. Сайн үйл хийх, бусдад туслах, өөртөө туслах, өөрийгөө сайн авч явах. Эн чинь та эндээс гараад цэцэглээд ирчихнэ гэсэн үг үстэй. Тийм үстэй. Одоо үүлийн өөр муу үйл эсвэл муу заяа хувь заяа тавилан муутай хүн гэдэг чи одоо хоол унд багтаахан шиг ядруу зүдрүү зовлонтой
зовлонгийн тойрогт автсан, цаг наргүй ажилласан тийм ээ ингээд нэг тийм баяр баясгалангүй хүнийг л хэлж байгаа юм зү ер нь. Найс нөхөд эсвэл хань ижил байхгүй ч юм уу. Юу ч хэлэх үү те тэр хүний өөрийнх нь юуг та заяа тавилан сайтай хүн гэж ойлгож чинь тэрнээс шалтгаална шүү дээ. Хүн хүний өөрийнхөө заяа тавилан сайн гэдгийг ойлгох нь янз бүр байна шүү дээ тий. За багш нь ганц л юм хэлээ. Заяа тавилан сайтай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр зэрэг ерөнхийдөө ихэвчлэн өөрийн хариуцлага өндөртөө хүнийг хэлдэг. Яг үнэндээ. Төрөний тэр атеизмтай хүүхдийн ээж та бол маш өндөр үүрэг хариуцлагатай хүн. Яагаад гэвэл та маш өндөр заяа тавилантай хүн учраас. Яагаад гэвэл танд энэ хүүхдийг харах, асрах боломж танд өгсөн байна. Та маш их заяа тавилантай. Тэгэхээр ингэж ойлгох хэрэгтэй. Зарим тэгээ мэдээч одоо сайхан зүс царайнд төрөх, сайн бие хаад төрөх одоо сайн гэр бүл төрөх тийм ээ. Одоо сайхан боломжууд дандаа ирж явах. Түрүүн энэ лайвыг багш нь эхлэхэд нь хэлсэн тий. Өндөр энергийн хэлбэлсийн сүнсэн биенүүд юу ч хийсэн цаанаасаа ямар ч effort буюу өөрөөс нь хүчин чармаалт гаргахгүйгээр бүх юм биелдэг гэд энэ үнэн. Энэ яг үнэн. Ингэдэг. Яагаад гэвэл энэ хүн буян заяа сайтай хүн байна л гэсэн үг бас. Тэгэхээр буян заяа сайтай байна гэдэг нь одоо ганцхан юм дээр хэмжигдэхгүй байгаас ганцхан эд материал дээр хэмжигдэхгүй гэсэн үг. Үүрэг хариуцлага бас энд ордог. Ойлгож байна уу? Үүрэг хариуцлага. Тэгэхээр нөгөө нэг энэ бүх юм нь ингэж одоо бүтээд идэх хүмүүс маш том хариуцлагатай байдаг. Энийний цаана маш том хариуцлага хүлээж идэг гэсэн үг. Ойлгож байна уу? Тэгэхээр энэ хариуцлагыг хэрхэн одоо авч явах уу гэдгээ харин энэ хүмүүс суралцдаг гэсэн үг. Эндээсээ суралцдаг. Ойлгож байна уу? Тэндээсээ суралцдаг. Би хэрхэн хариуцлагатай байх вэ? Би хэрхэн тэнцвэртэй байх вэ? Тийм ээ? Хэрхэн би буйнаа барж идэхгүй байх вэ гэдэг дээрээсээ суралцдаг шүү. За юу. За энэ нөгөө би хажууд байгаа хүн их одоо нөгөө зарим хүмүүс ярьдаг те миний хажууд байгаа хүн одоо маш хэцүү байна. Ингээд суралцахгүй байна. Ингээд би ингээд суралцаад ингээд хамт явах гэхээр ингээд дандаа доод энерги үйлдэлүүд хийгээд ийн гэсэн хүмүүс багшд нь их ханддаг. Энэ ерөөсөө мэдээж багш нь хэлдэг тийм ээ. Та одоо бусдаас өөрийнхөө доторхоо зүйлийг хардаг гэж хэлдэг те. Тэр дээрэс нь үнэхээр та хоёрын энергийн хэлбэлзэл өөр байхад ингэж ялгаа гарч эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр нэг нь суралцаад нэг нь суралцаагүй байна гэсэн үг. За юу. Тэгэхээр та тэр одоо хажууд байгаа хүнтэйгээ хамт байх, тэр хүний байгаар нь хүлээн зөвшөөрч хайрлах, тэр байдлыг хүлээн зөвшөөрч хайрлах тийм үү? Эсвэл бол та өөрийнхөө замыг хөөгөөд ганцаараа явах. Энэ бол таны сонголт. Яг үнэ таны сонголт байхгүй юу? Хэрвээ та энэ хүнийг байгааг нь хүлээн зөвшөөрөөд хайрлаа тэр хүний одоо тэр доод энергийн хэлбэлсийн гаргаж байгаа үйлдэлүүд тийм ээ энэ та окей гэж бодож байгаа бол энэ та байж болно. Энэ таны сонголт байхгүй юу? Хэрвээ та би энэс илүү одоо өсөж хөгжмөр байна тийм ээ. Хангалттай гэж та үзэж байгаа бол та өөрийнхөө замыг хөөж болно. Энэ дээр буруу зүйл байхгүй. Буруу зүйл байхгүй шүү. За юу. Хүмүүс бодохдоо ингээд ихэвчлэн мэдээж гэр бүл одоо найз нөхөд одоо бүрэн бүтэн байх шиг одоо амар амгалан дээрээс нь Аз чаргал гэж байхгүй шүү дээ. Энэ дэлхийн хэмжээс ертөнцийн энэ хүний бие дээр бид нар чинь гэр бүлээрээ амьдардаг амьтад шүү дээ тийм ээ. Аз чаргал гэж байхгүй. Гэхдээ хэрвээ энэ таны хажууд байгаа хүн таныг хайрлаж байгаа гэж байгаа хүн таныг хайрлаж чадахгүй, өөрийгөө хайрлаж чадахгүй, таны аюулгүй байдал, өөрийнхөө аюулгүй байдал, үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг алдагдуулаад хамбал та шууд өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Угаасаа энэ буруу биш заа юу. Яагаад гэвэл та хоёр grow apart буюу хоёр тийшээгээ та хоёрын зам салж байна л гэсэн үг. Зам салах бол байна. Яагаад гэвэл энэ бол амьдралын зам. Мөн дээрээс нь энергийн хууль. Ойлгож байна уу? Салхаас өөр аргагүй бол салхахаас өөр аргагүй. Гэхдээ эхлээд та одоо хамтдаа байхыг эрмэлзэх хэрэгтэй тийм ээ.
Ирмэлцэх хэрэгтэй тий. Энэ ста нэрэ бүтггүй амтаа энэ ста засрахгүй би явлаа гих биш. Та хийж чадах бүх юмаа эхлээд хийж үзэх хэрэгтэй тийм үү? Хамтдаа байх, хамтдаа суралцах. Бүх юмаа чадах бүх юмаа өөрөөсөө шалтгааллах бүх юмаа хийж үзэх хэрэгтэй. Тэгээд болохгүй байх юм бол таны аюулгүй байдал алдагдаад ах юм бол тэгэл бас алхаас өөр аргагүй шүү дээ. Яг үнэн тий. Тэгэхгүй бол та өөрийнхөө үр удмыг тийм ээ өөрийнхөө энэ буян заяаг бас л хөсөр хайж гин гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм биз дээ. Ухрааж гин гэсэн үг суралцахгүй. Тийм байгаас. Тэгэхээр энэ буруу юм ерөөсөө байхгүй шүү. Заа юу тэгэхээр санаа зовох хэрэггүй. Ер нь альва зүйл дээр та өөрийгөө хамгаалах одоо юу гэж хэлэх вэ? Өөрийгөө хамгаалах юм хүчин зүйл дээр тулгуурлаж үйлдэл хийж ийн гэдэг чинь энэ заалцгүй шаардлагатай болохоор л хийж ийн гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Одоо шүүхтэр хүртэл гэдэг үстэй. Одоо орчин цагийн шүүхтэр хүртэл юу гэдэг лээ өөрийгөө хамгаалсан байдлаар өөрийгөө дефенс хийсэн хүмүүс яадгүй өршөөгддөг үстэй. Тэр чинь аргагүй шүү дээ. Та өөрөө тийм байдал очоод хүн яахан тийг алуулах учиртай бол алуулна л да. Тэрөө тэгж өгөх ёстой байсан бол гэхдээ та тэрээ өөрийнхөө хамгаална гэдэг нь та өөрийнхөө одоо амьдралыг хайрлаж чинь тийм ээ мөн та бусдын амьдралыг хайрлаж чинь танаас хамааралтай зөндөө олон хүмүүс биш таны хүүхдүүд байна таны эцэг их эмээ өвөө юу гэдэг юм тэгэхээр өөрийгөө зөв сайхан авч явна гэдэг хамгийн чухал ойлгож байна уу өөрийгөө зөв сайхан авч явна гэдэг хамгийн чухал шүү заа юу тэгээ хэрвээ та тухайн хүнийхээ хажууд байгаа хүнийхээ зарим сул талуудыг одоо хүлээн зөвшөөрч болно бас тий энэ нь одоо таны энэ аюулгүй байдалд халтахгүй байгаа бол та хүлээн зөвшөөрч болж байгаа. Угаасаа л манай хүн ийм нөгөө ингээд юуг нь харах юу лээ ингээс хөөхнөр хараад тэрийг сайхан өхөрдөл өнгөрч явах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Тэгэхгүй бол угаасаа perfect буюу одоо төгс төгөлтөр хүн гэж байхгүй шүү дээ. Ямар ч хүн. Ямар ч харилцаа төгс төгөлтөр биш. Хэрвээ хин нэгэн тань нөгөө миний амьдрал төгс төгөлтөр байна. Би төгс төгөлтөр харилцаатай гэж ярих юм бол тэр хүн 100% худлаа ярьж гин гэсэн. Тийм хизээч байхгүй. Ямар ч хүнд байна. Ямар ч хүн ааштай. Тийм үстэй. Багш хүн хүртэл ааштай ах чинь тий. Юу гэлээ. Бясалгал гэдэг хүмүүс хүртэл ааштай шүү дээ. Тэгэхээр ямар ч хүн ааштай. Тэгэхээр би энэ хүнээс өөр дахиад нэг өөр сайн хүн олчондоо гэж бодож болохгүй байх нь тийм үү? Яагаад гэвэл ямар нэгэн асуудал танд тулгарч ийн гэдэг нь энэ асуудал ирээдүйд тулгарх нь ойлгомжтой. Яагаад гэвэл энэ асуудал таар хоёулаа эндээ суралцах хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас бүх харилцаан дээр гарч байгаа асуудлууд бүгд адилхан байдаг. Тэгэхээр эндээсээ л та суралцах хэрэгтэй. Түүнээс биш энэ өөр хүн байхаараа өөр болчдөг. Тэ? Иргийн нөгөө голын нөгөө цалд ногоон гэсэн юм ерөөсөө биш. Одоо хүмүүсийг харахад маш их тэгж алдаа гаргадаг хүмүүс одоо нийгэм дээр байна. Ялангуяа Монголд байна. Тэ? Одоо ингээл юу гэдүүлээ болимэлигээс салаад сайн сайхан юу гэдүүлээ нэг арай өөр сайхан хүнтэй суучлаа гэж ботч нөгөө нь яг хуучинтай нь адилхан байж таардаг тий. Үнэн шүү дээ. Энийг яг мэдрээ явж байгаас зөндөө байгаа тий. Тэгэхээр ялгаагүй. Тийм учраас энэ асуудлыг шийдвэрлэхийг оролдох хэрэгтэй эхлээд. Тэгээд бүр одоо нөгөө таны аюулгүй байдал халдах, гэр бүлийн хүчирхийлэл тийм байх юм бол та ор тас өөрийгөө тэндээс зайлуулах хэрэгтэй. За юу? Яагаад гэвэл таны аюулгүй байдал, таны өөр хүүхдийн аюулгүй байдал маш чухал. Аюулгүй байдал гэдэг нь ганцхан махан биених биш, сэтгцийн аюулгүй байдал. Энэ бол сэтгэц гэдэг бол сэтгэл гэдэг бол маш том хүний удирдах байгаа энергийн түвшний зүйлүүд. Энэ чакранууд буюу энэ хүрдүүдийг гэмтэж байгаа зүйл ерөөсөө энэ сэтгэл хөдлөл дандаа айц зэрэгэлзээ. Шаналл, сэтгэл зовнил, чочрол, түгшилт. Өвчин энэс л үүсдэг. Тийм учраас сэтгцийн эрүүл мэнд бол маш чухал гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За юу? За юм байна. За ингээд одоо 2 цаг болж байна. Багш нүгээр одоо өнөөдрийнхөө хичээлийг өндөрлцгөөе. Та бүхэнд маань өнөөдрийн хичээл ойлгомжтой байсан байхаа гэж багш найдаж байна. Ингээд та бүхэндээ эрүүл энх, амар амгалан
баяр баясал мөн таны хүссэн бүхэн таны манифест хийж байгаа өдөр тутамдаа алхам тутамдаа хийж байгаа энэ манифестууд тань мэрэгэн ухаалаг мөн танд маш олон зүйлийг зааж сурах болтгоо гэж багш нь чин сэтгэлээсээ хүсэн өрөө. Таны суралцах зам саадгүй байгээ. Намасте.